Сайн байцгаана уу? Би та бүхэнд зориулан эхний дөрвөн анги гарсан төдийд олны зүрх сэтгэлд хүрээд байгаа гайхалтай киноны эхний хэдэн ангийг ярьж өгөхөөр бэлдээд сууж байна. Та бүхэн кинотой холбоотой бусад мэдээллийг гарчгийн дээр дарж орон харах боломжтой. За тэгэхээр олон юм нуршаад яах вэ? Шууд эхлүүлцгээе. Өндөр насны асрах газар нэгэн эмээ өмнөх дурсамжаа санаж байгаагаар кино маань эхэлдэг. Өглөөнөөс орой хүртэл далай чумбан амьдралаа авч явахын тулд бороо бүхсгүй ажилдаг бүсгүйчүүд энийх ажлын хажуугаар инээлдэх үедээ инээлдэж, маргалдах үедээ маргалдчихна. Харин энэ дунд байгаа сэргэлэн охин бол манай гол дүр Эсүн. Далаа руу шумбсан ээжигээ илгээ тэрэн хүлээх тэрээр бүхий л цагаа далаад өнгөрөөдөг ээжтэй гомдно. Учир нь охин шүлгийн тэмцээнд ороод 2 дугаар байр эзэлчихэж шагнал авчгаад байх чинь тоохгүй гэдэл гомдлно. Мөн охины дэргэд өргөлж байж хань болдог хөөхөн хүү Гуаншил гэдэг түүний гэр бүл нь загсчин. Энд байх эгчнэр загсчин далаачны хүү хоёр суухнэ гэж шоолцгоно. Охин одоо ээжээсээ тусдаа амьдардаг. Учир нь тэрээр 2 дахь нөхрийнхөө хүүхдийг төрүүлчихсэн. Охин нас барсан аавынхаа ээж дээр амьдардаг. Аав ах нь их илүү үзнэ. Хөөхөн охиноос хоол хүртэл харамлаад манай хүн ч энэ бүхнээ ээжтэй хэлэн ховлоод би тантай хамт амьдрмаар байна гэхтэн алив одоо яв өөрөө өөрийнхөө учрыг ол гэж хөөж байхад нь хойд аван жирлээ. Оройн хоол идээд яваач гэхийг бодоход бас их муу хүн биш бололтой. Эсүн хэрэггүй гэд урваагаад гарчихна. Охиноо явсны дараа ээж нь нуусан тамхиа гаргаж ирдэг. Учир нь ээж нь хүйтэн далаад чумсаар байж уушхны өвчтөй болцсон. Охин нь бие бодооч гэд үгэлдэг учраас аргагүй нэрхэнд нуучхаж охин аваг ахындаа ирэн гэрийн ажил хийж байтал Гуаншил ах нь 5 захс загсан байтал 6-аг аваад ирчихэж яагаад илүү авчирсан юм ээж чинь өгж явуулаа юу гэхтэн 6 хүн амьдардаг байхад яагаад 5-ыг захиалдаг юм гэж нээ хөөрхөн бүлтгэнж байгаад л явлаа. Одолгүй Эсүний ээж нь хэлхээтэй баахан загс барьчихсан орж ирээд охиныг минь яагаад илүү үздэг юм гэж хүүхдээ өмөрч байгаад л аваад гарна. Бяцхан Эсү маань ээжтэйгээ амьдрна гэд бөөн баяр ээж нь охиноосоо чи миний юунд ингэтлээ дуртай юм гэхтэн миний ээж болохоор ээж нь тэгвэл хурдан том болоод өдөр болгон 100 зоос өг гэхтэн охин өөрийнхөө бичсэн шүлгийг ээж нь уншсныг олж мэднэ. Миний ээж өдөр бүр хясаа гэд хар салхилсан ч охиноосоо илүү хясаа гэдэг доошоо шумбан алга болохдоо хясаа байхгүй болохоор гарч ирж чадахгүй байна уу? Хясаа зараа толдог 100 зоосыг чинь би өгөөд ээжтэйгээ нэг л өдөр хамт амьдрмаар байна. Нуруу нүгдэж айхтар ханиалгадаг ээжтэй өдөр бүр 100 зоос өгөөд амраахсан гэж бичсэн байсан. Ээж нь охиныхоо өмнө суугаад би ч гэсэн охиноо харж үзмээр байна. Гэхдээ чамд тэргүүн байр өгөхгүй. Яагаад 2 дугаар байр өгчихсөн юм? Нүдгүй юм аа гэдэл охиноороо бахархна. Ингээд дараа нь Эсү маань 37 хүүхдийн санаалтайгаар ангийн дараагаар сонгогдсон байтал багш нь чинэлэг айлын хүүхдэд суудлыг нь өгчгөж манай хүн багшаасаа гуйгаад нэмэргүй ээжтэй энэ тухайгаа хэлэн уйлаад болохгүй болохоор нь игч айлын газар хагалж өгөөд оронд нь энэ зүйлтийг нь гуйсаар байж аван гангалж аваад л багш дээр нь очлоодоо авчирсан зүйлийг нь багш хараад чамлж байтал дотроос нь оймс гаргаж ирэн өгөөд асуудлыг шийдчихдэг. Охин явах замдаа ээжтэй багш юу гэж байна? Миний даргын суудлыг өгнө гинөө. Гэхдээ ээжээ зүгээр дээ. Өмнө нь дид гэсэн үг байгаа л болохоос биш. Дарах шүү дээ. Ээж нь миний охин битгий готор. Ээж нь ядуу болохоос биш. Чи ядуу биш. Том болохоро хүссэн амьдралаараа амьдраараа гэх үед нь охин нь ээжээ та намайг том болохоор хамгийн ихэнд юу хийлгмээр байна? Игч суудан зүйлт гэсэн бололтой. Гэртээ ирэн нөхөртөө охин минь том болохоро надад суудан зүйлт авч өгнө гэсэн. Би урт наслах хэрэгтэй гэд тамхинаасаа хүртэл гарахаар шийдчихдэг. За гэтэл яг үнэндээ игч багшд оймс биш харин мөн өгсөн байж таардаг. Эвээ минь охиныхоо төлөө их л хичээж байна да. Гэвч амьдрал хөлснээр болсонгүй 29 наснда 3 хүүхдээ өнчрүүлээд хорвоог одлоо. Ээжийнх нь уушхны өвчин улам хүндэрч усанд шумбаж болохооргүй болон нас барахын өмнөх шөнө нь охиноо ундаж байхад нь аярхаан сэрээгээд нууцаар хисаа болгож өгөн охиныхоо идэж байгааг харж байснаа. Ээж нь үхчих юм бол эндээс шууд яваарай. Над шиг л битгий амьдаргийн өөр дээрээ байх охиндоо дуудуулж өгөн унтуулаад дараа өдөр нь энэ хорвоогоос явжээ.
Энэ бяцхан амьтад яах болж байна? Эсүний хэцүү байх үед нь Гуаншил шүл хийж өгөн хажууд нь хань болдог. Эсүн ээж маань өнөө өглөө нас барсан байтал би одоо маш их санаж байна гин асгартлаа уйлна. Ийхүү бяцхан охины нуруунд дээр бүхий л ачаа ирж дүү нараа үүрсээр ногоо тарин цаг хугацаач урсан өнгөрч тарьсан ногоон жургалаа. Манай хүн ургуулсан байцаагаа зах дээр авчран зардаг. Гэхдээ Гуаншил бүхий л ажлыг хийхээс гадна их халамжтай. Муугийн өрөө аван сайнны эсүүнд өгдөг. Ийхүү энэ хоёр маань олон жилийг хамтдаа туулж харих замдаа ээжийн минь толгой залгисан далайг харахаар уур хүрээд байдаг. Ээжийнхээ хэлснээр эндээс заавал явж сөүлийн залуутай суунаа гэхтэн Гуаншил бас хөөхөн ууралснаа. Тэгвэл чи яах гэж дандаа гараа халаасанд хийдэг юм? Би тэр сөүлийн чинь хүн биш гэсэн хэдий ч гарыг нь натгаад авчихдаг. Манай хүн тэнэг амтан гэж үглэж байхад нь үнсээ тавдаг. Тэгснээ Гуаншил гэхдээ чи энэ олон жилийн хугацаанд яагаад уруулаа буддаг юм? Ийхүү хэсэг хугацааны дараа хөөрч догдолсон юм. Анхны үнсэлтээ хийчгээд дуу аялан гэртээ орж ирэн нөгөө дүүгээ хайж байгаад шүүгээ онгойлтол аав нь өөр бүсгүйтэй гараад ирдэг. Бас их ууртай. Үхсэн эхнэрийн чинь хүүхдэд бас тааруулж амьдрах ёстой юу гэд ээжийнхэн зургийг хүртэл гаргаад шидчихэн бас тавуулаа байж 4 заримг авчихсан. Хувцас зардаг 8 юм гинэ. Эсүү маань ахаасаа хадгалуулсан сургалтын төлбөрөө нэгтэл үрчгсэн гэд бүр тоож авч хэлэлцдэггүй. Ааштай ихч манай хүнийг бараг л гэрээсээ хөөн эргэж шинэ хүнтэй болох талаараа ч хэлнэ. Ингээд очих газаргүй болон аваа ах дээрээ очтол гэртээ байлгахын оронд үйлдвэрт ажиллангаа байрал гэхээр нь өөр очих газаргүй. Гуаншил дээр ирэн танах хідэн өрөөтэй вэ? Хамт амьдарч болох уу? Гэдэл бүх учраа хэлэхэд ингэртээ на хэсэг тайвшруулж байснаа. Энэ хоёр маань бүр оргохоор болчихдог. Эсүү маань гэрээсээ оргохдоо чухам хүү гангалаад будчихж баахан бүгч хулгайлаад зүүчгсэн дүүгээ чимээгүй бай гэж тохисноо зүгтэж орхилоо. Харин цаадах нь бас баахан юм хулгайлчихжээ. Дотор нь бүр алтан мэлхий хүртэл. Гэвч усан онгоцсон сууж явахдаа үнэмлэх байхгүйгээсээ болоод яг баригдах шахлаа. Айсан хэрнээл ихнэр нөхөр гэж гүрээсээр байж молтрон төв дэрэн үнэт идэллээ зархсан боловч хулгайлсан юм уу гэд шууд л мэдчихэн. Харин Гуаншил оргосон талаараа зөрөгтэй наргагүй хэлж ингээд энэ хоёр маань хонохоор нэг газар олтол бас л үнэмлэх шаардлагатай болон яахаа мэдхгүй зогсож байхад нь буудлын эзэгтэй харснаа. Энэ хоёр чинь шинэ хосууд юм биш үү? Баасаараа тэмдэглэж яваа бололтой гэж нөхөртөө хэлэн найрсгаар хүлээгээд авчихдаг. Унтахаас нь өмнө ихч орж ирснээ сөөжүү болон идэх зүйл өгөхөд том хотынх болохоор үнгүй юм байна л да гэж шинэлдэж байгаад баярлаад л авна. Ийхүү манай хоёр маргааш өглөө нь хамаг юм алга болсныг мэддэг. Тэрнээс гадна ихчийн өгсөн зүйл нь үнгүй биш байж тааран тооцоон хүртэл нэхэгдээдэл буудлын ах эгч хоёроос цүнхээ асуудал та хоёрыг цүнхтэй орж ирэхийг хараагүй гээд гүрээчгэн. Тэр бяцхан охин хүртэл худлаа ярин энэ хоёр маань бүр яахаач мэдхгүй байж байтал ах та хоёр жээжүүгээс зүгтаасан бидтэй гэр бүлд чинь мэдгэлээ шүү гэж сүрдүүлэх гэж байгаад өөрөө цүнхэн дотор байсан онгоцны тасалбар харсан гэдгээ бариад өгчөгдөг. Ингээд манай хоёр гарцаагүй эднийг авсныг мэдээд цүнхээ нэгтэл та хоёрт нотолгоо байгаа мó зарагдахаас өмнө харин яваарай гэд хөөчхөн. Ийхүү манай хоёр ёстой юучгүй болж сууж байхад нь буудлын өрөөлөө нэг охин орж байна. Игч бүр сурцсан нөгөө хоёр шиг сөөжөө өгөөдөл хилдэг үгнүүдээ хэлж байгаад гарахад нь манай хоёр нууцаар орж байснаа. Өрөөнийх нь хаалгыг цохин бүх учраа хэлэн гэрлээ яасан ч унтрааж болохгүй шүү гэдэл цахилаа. Ах игч хоёр унтахыг нь хүлээж тэсэлгүй өөрсдөө унтахаар болдог. Эсвэн тэдний өрөөн рүү орохоосоо өмнө хамгийн гол нь алтан мэлхий ээжийн зураг хоёр шүү. Гэтэл Гуаншил айсандаа бүр таг гацаж орхиж манай хүн өөрлөгөө харуулж байснаа. Хараа чи минь үрхийн тэргүүн шүү дээ гэдэл зоригжуулаад авчихдаг. Гуаншилч нэг ухаан орон энэ хоёр тэдний байгаа өрөөн рүү орохоор болдог. Дотор орсныхаа дараа өөрсдийнхөө зүйлсийг хайгаад олдоггүй. Бэлэн мөнгө болон гахаагийн аваад яа гарах гэтэл эсвэн өөрийнхөө хавчаарыг олж харан авах гэж байгаад эднийг сэрээчгдэг. Энэ хоёр гарч зүгтэж байхдаа эсвэн баригдан мэдээж манай хүн яаж орхих вэ? Сүүлдээ бүр бөөн зодоо нүдэн болон цагдаагийн газар хүрээд ирдэг. Манай энэ нэр хаанч явсан хамгаалах юм. Энэ хоёр байдгаараа айлтсан байж байхад нь ашгүй Гуаншилийн гэрээс ээж нь хайж орж ирдэг. Гуаншил баярлан ээжээ гэтэл урдаас нь шууд л алтан мэлхийгээ асуудаг. Харин буудлын эгч үнэт идэллийн дэлгүүрт авчран зартал цагдаа нарын шалгалтаар орон игч бол төвггүйхэн баригдаж орхино. Ийхүү манай хоёрч баригдсан учраас буцаад нутаг руугаа очихоос өөр сонголтгүй болно.
Эсвэн буцаж ирээд ёс зүйн үйлдэл гарган оргон зогтсон хэрэгээр сургуулиасаа хөөгдөн хин хинийн гэр бүлийнхнэрээ загнуулан эцэст нь манай хүн 2 хүүхэдтэй эхнэрээсээ салчсан хид хідэн завийг эзэмшигч өөрөөс нь ах баян хүнтэй суух талаар яригдана. Эсвэний зүрх сэтгэл нь урагдах шиг болж дэндүү ихээр шанална. Гуаншил энэ талаар нь сонсцоход тэсэлгүй түүнээр гүйж очин уулзъя гэхэд чи хаачих гэж байгаа юм? Бидэнд очих газар байгаа билүү? Гэсэн ч гарнаас нь татан цэцгийн талбайд авчраад өөрийнхөө нандин бүгжийг өгөхөд чи надад юу хийж өгөх юм? Чи намайг яаж амьдрсаар ирснийг хамгийн сайн мэдэх хүн. Надад очих газарч байхгүй. Тэр хүнтэй суучих юм бол хинч намайг дорд үзэхгүй гэж хэлэн бүгжийг нь шидээд чи л миний амьдралд байхгүй бол би сайхан амьдрна гэж хатуу үгүүдийг хэлсэн хэрнээ дахиад уулзахгүй байх гээд сайн ширтэж авдаг. Дараа нөгөө газраа ирэн бүгжөө хайсан боловч олдсонгүй. За гэтэл ийм зүйл болсны гол учир нь Гуаншилийн ээжд байсан байж таардаг. Тэд баригдаад буцаж ирсний дараагаар миний хүү спорттой үнэхээр дуртай. Үнэн дээр чи байвал Гуаншил бүх зүйлээ алдах болно гэж хэлээд л манай хүн хайртай хүндээ тэгтлээ хатуурхсан байж ийхүү ээжийнх нь хүснээр Гуаншилч мөн адил зөвл рүү явахаар болвоо. Яг үнэндээ бол спорттой дуртай биш. Эсвэнийг байсан учраас л тэмцээндээ төрүүлсэн байж харин одоо манай хүний эндээс явж байгаа шалтгаан нь мэдээж эсвэн өөрийг нь байхад аз жаргалтай байна гэсэн учраас энэ үед нь манай хүн хормын даашинзны хэмжээгээ өгч байснаа. Гуаншил байхгүй бол амьдарч чадахгүй гэдгээ ойлгон тэр ирчээрээ бомбын зүг гүйдэг. Битгий яваач гэж нэрээр нь дуудан хашгирсан ч усан онгоц аль хэзээ хөдөлчихсөн. Энэ үед Гуаншилийн цүнхний сүлбүүр молторч хунах тэр агшинд Эсвэний дуу хоолойг сонсоод хар ирчээрээ хүйтэн далаа гатлан хайртай хүн дээрээ ирдэг. Ийхүү энэ хоёр маань хувь тавилангаар нийлэх ёстой байж гэрэлснээс 8 сарын дараа хүүхэдтэй болсон. Учир нь гэрээсээ оргож бусаанд хонохдоо л өөрхөн охин нь гидсэнд нь бүрэлдэж хин хин нь хүсэл мөрөөдлөө хайсан ч охиноо харан аз жаргалыг мэдэрдэг энгийн нэгэн гэр бүл. Гэвч Эсвэн маань хадмуудтайгаа амьдрснаас болоод түүний зовлон дууссангүй. Охин төрүүллээ, хүүтэй болсонгүй гэж ад үзэн 108 хүртэл мөргүүлээд ээжийн чинь сүнс эргэлдээд байна гэж үглэн буцааж явах замд нь эмээ нараас нь улаан шош цацсан урд нь ээж нь нөхөртөө битгий хилээрэ гэж үгэлсээр өдөр шөнөгүй гэрийнхэн ажлыг хийн яг л зарц шиг амьдрах болсон. Ингээд манай хүн ээжийнхээ амьдарч байсан гэрт ирэн ээжийн сүнс эргэлдээд байна гин шүү. Охиндоо санаа зовоод л ирж байгаа юм байлгүй. Ээж болсноос хойш таныг илүү их сандаг боллоо гин ээжигээ дурсам сууж байтал хойд авийнх нь ихнэр гараад ирдэг. Гэхдээ анх таарсныг бодоход амьдрал үзээд ухаан суужхаж удахгүй гэр бүлэрээ эндээс явах талаараа хэлэн хүүхдийнхээ хуучин дугуй болон зарж байсан хідэн зүйлсээ өгөөд явуулахад манай хүн бөөн баяр болсоор гэртээ очдог. Энэ үед нөхөр нь далаагаас ирж тааран хадам ээж нь авчирсан зүйлийг нь харж байхад эмээ хажуугаас дугуйг нь гаргаж хай гээд хүүхдэд нь унуулахыг хүртэл зөвшөөрдөггүй. Манай хүн өрөөндөө орон хөл өвдөж байна гэж гомдлоогүй хэрнээ охиндоо 3 дугуйд унуулмаар байна. Над шиг тахилын ширээ засдаг биш. Хөмөрдөг болгомоор байна гэж ойлгоход нөхөр нь чи бас хөмөрч болно штэ. Би арыг нь даана гэд нээх өөрхөн. За ингээд маргааш нь эмээ манай хүн рүү улаан шош цацна. Гэхдээ энэ нь анхных биш. Өглөө болгон хүүтэй болгож хайрал гэдэл зан үйл хийн. Манай хүн бүр тоохооч байцгаж тогоон дээр болж буй вандуг хутгах гэтэл ээж нь хутгуулдаггүй. Учир нь эдний гэр бүлийнхэн тусдаа ширээ засдаг. Гэтэл өглөөний хоолоо идэхдээ манай хүн инээгээд чуухан аз жаргалтай. Учир нь Гуаншил охиндоо бүр шин дугуй аваад өгчхөж охин нь ээжээ вандуу идэ гэхэд нь өөртөө байсан нэгийгээ өгөөд охиныхоо аягнаас хайгаад олохгүй байхад нь аав нь эргэж харан нэг ширээнд суугаад эхнэр охин хоёртоо хоолноосоо өгөөд цаашид нэг ширээнд суух талаараа зөрөгтэй наргагүй хилээд авчихлаа. Ингээд нөхөр нь ажилдаа явахдаа инээмсэглэн суугаа эхнэр тоглож буй охиноо харж байгаад л явна. Хэсэг хугацааны дараа эмээ нь манай хүнийг ёслолын өрөөнд ороод ир гэтэл бяцхан охиныг нь шумбагч болгоно гिचгсэн байж байдаг. Эсвэн маань үнэхээр тэсвгүй ширээг нь хөмөрч аван үхсэн ч охиноо шумбагч болгохгүй. Дуртай юм бол өөрийнхөө охиныг болгооч гэж байгаад хадам ээжтэй алгадуулан эмээ цаанаас нь хараач дээ ээжийнхэн сүнс шүглчихсэн байгаа биз дээ гэж хараач зүхэж байхад нь
Нөхөр нь ч ажилласаа ирж тааран "Эмээ, ээжээ, Эсүн бол надтай амьдрах гэж ирсэн. Та хидтэй амьдрах гэж ирээгүй шүү" гэснээл охиноо тэрврэн эхнэрийнхээ гараас хатхан эр хүн шиг энэ гэрээс гарсан. Ингээд энэ гурван маань умгарч гисэн түрээсийн жижиг байранда аз жаргалтайгаар амьдрна. Эсүн маань одоо хөл хүнд болчихсон. Нөхөр нь ажил хийн гэр бүлээ тэжээхдээ өөртөө олигтой хувцас ч авч үзээгүй. Нэг орой манай хүн нөхрийгөө айхтар шархацсан байхыг олж хардаг. Тэгсэн ч маргааш нь санаагийн зовоохгүй гэсэндээ мдээгүй юм шиг царайлж ажилд нь явахад өдрийнх нь хоолыг өгчөөд араас нь "Ханаа" гэж орилон охинтойгоо гараа далалсаар л хоцорно. Гэхдээ манай хүн зүгээр суулгүй. Инглээ их нөхрийг нь зовоогоод байгаа. Завны эзний гэрт очтол нөгөөх суух гэж байсан баян нөхөр эхнэр нь гих бүсгүй зодуулдаг бололтой уруулан сэтэрчгэж гисэн хідээж юу ч хэлэлгүй гүрийн нөхрөө өмөрч байснаа. Эцэст нь хэлсэн бололтой энэ үед нь гуаншилыг завны эзэн завж олоод гэж байгаад маргалдан гэртээ эрдэнэс нуучхаа юу яагаад тэгтлээ гэрлүүгээ яардаг юм гэснээ шархан дээр нь нэмээд өшгөлж өгдөг. Энэ үеэр нь манай хүн орилож ирээдэл нөхрөө аваад явна. Хөлнийхин шарахыг мэдэж байгаа учраас юу ч хэлж чадалгүй уйлаад л байдаг. Гуаншил завны эзний асуудлаас болоод ажлаасаа гарчихсан. Аргаа барсандаа гэртээ янз бүрийн л ажил хийж сууна. Нөхрийгөө харан өрөвдсөн Эсүн маань зах дээр очиж хідэн байцаа зарах гэсэн боловч нөгөөх нь зарагддаггүй. Сүүлдээ бүр будааны сав нь хоосорч хоосон хонох дээрээ тулсан цагт байр түрээслэгч эмээ өвөө хоёроосоо будаа гуйн зогсно. Гэтэл энэ хоёр дургуйцсан охин нь хараад байсан учраас өөрийгөө хүчилж инээмсэглэнэ. Хичнээн өөрөөсөө ичиж гутамшигтай санагдсан ч эмээ дээрээ очин тусламж гуйдаг. Авга ах нь бид өөрсдөө өрөнд орчход ятаж байхад очиж хадмуудаасаа тусламж гуйгаач гэснээ бас зүгээр байж чадахгүй. Ээжигээ зүүсэн бөгжөө өгчхөөч гэж хэлгээд л гарна. Гэвч эмээ бөгжөө өгсөнгүй. Ингээд оройн унтахаасаа өмнө бушуухан нас өндөр гарах юмсан амьдрал санснаар болохгүй хэцүү юм гихтэн нөхөр нь тэрж аргадахад ээжийнхээ нуруунд дээрээ цохиж байсныг үгүйлэн нөхрөөрөө аяархан цохиулахдаа ээжигээ санан хөвтөж байтал "Эсүнаа" гэдэл гадаа хинэгнэн дуудана. Гэтэл хөөх юм уу эмээ харанхуй шөнөөр нөгөө бөгжөө авчирчгаад намайг үүнийг өгсөнгүй гэж гомддсон уу гэснээ насаараа хурааж цөглүүлсэн бүх хөрөнгөө өгдөг. Манай хүн мөнгөнийхэн тоог хараад бүр маш их гайхна. Эмээ хүүдээ мэдэгдвэл мөрийдөө тоглоод дуусгачих нь гээд үүнийхээ талаар бүр цугуйлгаачгүй. Яагаад энэ мөнгийг Эсүнд өгөх талаараа хэлтэл хөөх юм уу ээж нь нас барахаасаа өмнө хадам ээж дээрээ очин "Ээжээ, би айгаад байна. Хамт явъя" гэж дуудан зураг ахуулах газар ирж тахилын ширээн дээр тавигдах зураг гэж ботхоор л айсандаа аргаа барсан ч өөрийгөө бэлдэж зогсож байхад нь хадам ээж нь уруулыг нь бодож өгөөд "Энэ зураг бол хүүхдүүдийн чинь чамайг дурсах зүйл" гэж тайвшруулан "Надаас өмнө нөхрөө харах юм бол ээжийнхээ өмнөөс уучлалт гуйгаарай" гэх үед нь Эсүний ээж нь "Та хүүгийнхээ хүүхдэд хэрэгтэй ээжээ. Тэр дүнгэж 10хан наснда өнчрөн. Энэ ертөнцид найдах ганц хүн хэрэгтэй. Миний охин их ухаантай. Тэр танд төвөг утгахын лавтай. Хизээ нэгэн өдөр өөрөө тань дээр ирэх юм бол твчхийн аргагүй хэцүү болоод л тэр үед нь л таныг туслаач гэж гуйх гад тэгэхгүй бол жаахан охиноо үлдээгээд тайван явж чадахгүй гэж охиноо захин гуйхад ээж нь гарыг нь натгаад тайван явж болно гэж тайлхруулна. Ингээд хамтдаа байж зургийг нь ахуулсан талаар хэлэхэд манай хүн асгартлаа уйлан "Эмээ, нас явах тусам би түүнийг мартах болов уу?" Эмээ хариудна. Урт наслах тусам эцэг эхийнхээ юу туулсныг ойлгож тайван явуулдаг. Харин төрсөн үрээ алдвал насан туршдаа зүрхэндээ тэн явуулж чадалгүй амьдруулдаг. Тиймээс зүгээр л "Энийг ав. Би чамд биш хүүдээ өгч байна" гэхэд Эсүн "Ингэртэй наан, энэ хоёр маань имээд сайхан амьдрна" гэдгээ амладаг. Энэхүү эмээгийнх нь өгсөн мөнгө нь энэ хоёрын амьдралд томоос том гэрэл гэгээ нэмж тэд бүгдээрээ цугларан завны найраа хийцгээн. Бүгд нэгэн дугаар завны ахмад Гуаншил гэж орилцгоон Эсүн "Эмээ минь авч өгсөн штэ. Та дэлхийн хамгийн сайн мэртэй" гэж хадам ээжтэй өнгөрөөдөл Гуаншил эхнэрийнхээ аз жаргалтай байгааг харан инээмсэглэн зогсно. За гэтэл амьдрал гинтийн зүйлээр дүүрэн гэж Эсүний усан цагаасаа өмнө гинт гарч нөхөр ээж хоёрын сандарсандаа ачаа зүүдэг тэргэн дээр сулган эмнэлгийн зүг гүйцгээн. За ингээд манай хоёр хөөрхөн хүүтэй болжээ. Өөрийг нь үздэггүй байсан хадам ээж эмээ хоёр нь янз бүрийн зүйлсүүд авсаар л гэрт нэрнэ. Гуаншил гаднаас хүүхдээ үүрэн орж ирснээл Эсүнийг дахиад л зовох гээд байна уу гэхт нь манай хүн "Би чамд хүү төрүүлж өгсөн, завтайж болгосон. Одоо намайг үзэн ядаж чадахгүй" гэдэл энэ хэдийн уур амьсгал халуун дотн болчихж
Оройн Гуаншил түрээслэгч эмээ өвөө хоёрт эндээс гарна гэдгээ хэлнэ. Эсвэн харснаа юу яриад байгааг нь ойлгохгүй гайхаж байтал нөхөр нь өөрийн гисэн гэртээ болсноо дуулхан очиод хартад бүр ээжийнх нь гэр байдаг. Харчхаад итгэж ядан нулимсан цэлгэнэж зогсох тэрээр энэ үнэхээр бидний гэр гэж үү? Би өмнө нь өөрийн гисэн гэртээ байж үзээгүй. Ээжийн гэр, аав ах, эмээгийн гэр, хойд аавын гэр гэдэл бүгд минийх биш байсан гэж итгэж ядаж байгаад маш их аз жаргалтай байгаагаа нөхөртөө хэлнэ. Ингээд манай хэд чинь гэртээ орцгоон анхны тавилга гээд хувцсны шүүгээ аван гэр бүлийн зураг хүртэл даруулна. Мөн Эсү маань одоо бас хөл хүнд шүн унтаж байхад нь Эсүнаа гэдэл дуудана. Хартал ээж нь бүр шайлчин ачааны машинтай гэж хит хитэн удаа давтаж хэлтэл манай хүн зүүднээсээ сэрэн төрхийн өвдөлт болохыг мэдрэнэ. Бушуухан том охиноо сэрэн хуршээлийн ахаа дуудараа л гэлээ. Ээж нь үүнийг л сануулад байж ингээд манай хоёр чинь өнөр өтгөн айл болвоо. Хоёрын хоёр хүүтэй эмээ ээж хоёр нь бүр хайлж урсна. За нөгөөх завины эзэмшигч чинь өөрөө сонгуульд оролцож гүгээдэл харин эхнэр нь хүүхдтэйгээ хамт нэг өрөөнд төвжигдсэн байдаг. Эсүн олж мэдээд ямар тааж зүгтаалхан өрөөсөн гутал нь унчхаар нь дэлгүүр орон гутал авч өгөөдөл явуулдаг. Ийхүү хүүхдүүд нь өсөж том болсоор манай хүн завин дээр суухыг дургүй. Одоо хүртэл өөрийнхөө завин дээр сууж үзээгүй. Нөхөр нь гараа сунган хүлээж зогсох зуур охин нь гүгээдэл суучихлаа. Эсү маань энэ үед зориглон завин дээр эмэгтэй хүн гарч болохгүй гэх мохор сүсгээсээ саллаа. Ингээд манай хэд гэр бүлэрээ дэндүү аз жаргалтай. Хүүхдүүдээсээ нууцаар манай хоёр бас хамжуулнаа. Хаврын нэгэн өдөр маш хүчтэй салхилж айлуудыг тэр чигтэн хуу хамах дөхөн Гуаншил үерийн хаалт барихаар завгүй. Эсүн хоёр хүүхэдтэй хоолыг нь хийж өгчхөөд байж байтал баг хүн тавир дээр байх чихрийг хараад идмээр санагдсан бололтой авч байгаад унгаачихтад манай хүн хоолоо идэж дуусгаар чинь өгнөгээ бидтэй гэж өглөж байхад нь хүү ээжээ намайг тэрвэрэж л гээд байдаг. Энэ үед нь гаднаас гүмян асуудалд орчихлоо гэж гисэн ангийнх нь охин нь байдгаараа сандарчихсан ирдэг. Эсүн хоёр хүүхдээ орхиод охиныхоо зүг яарангүй нь гэтэл гүмян салхитай байна гээд байх зөрсөөр байж дугуйтай гараад унчхаж Эсүн би чамд хэлээ бидтэй гэж үгсээр гэртээ орж иртэл хоёр хүн байдаггүй. Гутал нь байхгүйг бодоход гарсан бололтой байгаараа сандран хайж байхад нь ашгүй том хүүгийн шуурган дунд явж байхад нь хүмүүс олоод ирдэг. Дүү чинь хаана байна гэж асуухад гэртээ үлдсэн штэ ээжээ. Гэхдээ нь юу болсныг ойлгоно. Эсүнийг гүйж гарсны дараа том хүүнд дагаад гүйчгэж ахыгаа харсан хүү араас нь гараад тэр чигтээ сураггүй. Энэ үед тэнгэр хүмрэх шиг л болж Гуаншил дээрч хүн очиж хил дуулгана. Ийхүү нутгийн иргэд хаасайгүй хайцгаана. Айхтар хар салхинд хайхан хайж, залбирхан залбирч, салхигч улам ширүүсч бүгд түүнийг 9 минут олдоосой л гэж бодно. Хэсэг хугацааны дараа тосхны ихч ирснэ. Эсүнаа л гээд байдаг. Манай хүн хүүхдээ тас тэрврээд миний хүү яагаад хүүтэн байгаа юм бэ? Имлэг орох хэрэгтэй гин ухаан сөхөөгүй байхад нь Гуаншилж ирж тарна. Нас барсан хүүгээ тэрвэрж суухыг харсан ихнэрээ хараад л газар дээрээ сөхөрчвэн ямар хэцүү тавлан бэ те? Ажил явдал дууссаны дараа хүүгийнх нь идэж байсан хоол тэр чихтэй газар асгарсан чихрийг хараад тэрвэрэгүйдээ л харамсан өөрийгөө буруутгана. Одоо хичнээн их тэрвэрхийг хүссэн ч нэгэнт байхгүй болчихсон. Хүүхдээ алдсан амьдын тамыг мэдрэн хин нь босох тэнхэлгүй болчихсон. Эсүний ээж нь энэ үед нь бодолд нь орж ирэн амьдралд бууж өгч амьдрмааргүй санагдсан ч тэмцэх хэрэгтэй гэдгийг санан арай ядан босоод гартал хүүн хоёр найзтайгаа элсэн чихэр хайлуулчихсан сууж байдаг. Гэтэл ээжтэйгээ юу ч дуурдаггүй. Ээжийнх нь буруу учраас ээжтэйгээ дуурахыг хүсэхгүй байна уу гэхэд хүү танаас болоогүй надаас л болсон гэхэд л уйлаад байдаг. Ийхүү өөрийгөө буруутгаж байгаа хүүхдээ харан Эсү маань саялныг ухаан орно. Гуаншил мөн адил хөвтөж байхдаа охиныхоо цүнхийг анзааран онгойлгож харан онц сурдаг болохыг нь мэднэ. Охиноосоо аав ээжтэй яагаад энэ тухайгаа хэлээгүй юм бэ гэхэд уйлж байснаа л би салхитай өдөр дугуй унаагүй бол тийм зүйл болох ёсгүй байсан гэдэл бас өөрийгөө буруутгахыг харсан аав нь энэ л үед үлдсэн хоёр хүүхдийнхээ төлөө хичээх ёстойгоо ойлгоно. Эсвэн одоо хүртэл хүүгийнхээ хоолыг үлдээдэг. Зах дээр юмаа зарчхаад буцаж явахдаа одоо хідүүлээ яаж цаашаа явах болж байна гэж уйгашуудаа авцаар Гуаншил өөрт нь хичнээн хэцүү байсан ч дахин босох эрхтэйгийн эхнэрийгээ зоригжуулна. Гэвч 3 настай хүүгийнхээ нас барсан бичиг баримтан дээр гарын үсэг зурхтаа л нулимсаа твжиж чадаагүй.
Ингээд Есүс маань баг хүүдээ гашуудан дунд хүүдээ олигтоож хоол хийж өгөөгүй гэж сэтгэл нь өвдөж байгаад галтгоондоо ортол тосхны сайхан сэтгэлтэй иргэд тэднийг өсгөхийн тулд бүхэл чадлаараа хичээсэн байдаг. Энэ дунд нь байхгүй юм алгаа. Тэр тундаа ээжтэй нь хамт ажилдаг байсан хүмүүс мөн Есүсний түрээслэгч эмээ өвөө хоёроосоо будаа гуйхт нь үгэлж байсан хэрнээ л өгчгсөн байж сүүлийн будаагаа шавхлаа гэж боттол баг багаар нэмэгдэн эмээ нууцаар будаа хийдэг байж л дээ. Ингээд болоогүй. Энэ хоёрыг дөнгөж түрээсийн байранд гарахт нь сарын төлбөрөө ч хийж чадахгүй байхад нууц нэртэй хүн бүр бүхэл бүтэн 3 сарын төлбөрийг нь хийсэн. Тэр хүн нь Есүсний хойд аавынх нь эхнэр байсан байж таардаг. Ийхүү энэ олон хүмүүс манай хоёрын амьдралд өнгө нэмэн цааш үргэлжлэн амьдарч цаг хугацаа явахын хэрээр хүүхдүүд нь том болцгоон том охин нь сургууль төгсөх болж төгсөлтийн баяр дээр нь нэг хүү ирснээ энэ хэдийн зургийг дараад өгье гэхэд Гүмёны нүднээс хайртай нандашгүй. Энэ хоёр гэртээ ирэн зургийг хартал гуруула байхад чинь охиныг нь ганцаарангийн татаад авчихсан Гуаншил ах бол бөөн уур. Ингээд цаг хугацаа урсан өнгөрч нутгийн иргэдийн хүсэлтээр Есүс маань сонгуульд нэр дэвшгээр болдог. Гуаншил ихнэрээ чадлаараа дэмжиж эргэн тойрныхоо хүмүүстэй сүү өгч ихнэрийгээ магтаадал харин нөгөө баян нөхөр тосхныхныг бараг тэр чигтэн цуглуулан махаар дайлаад шөнөнд хүртэл цуглуулж ууж идэцгийн аль хэзээ сонгуульд ялчихжээ гэд өөртөө хитгэлтэй. Нилээн үуч согтсныхаа дараа ихнэрээсээ өөр хүүхний хөл нь массаж хийж байгаад манай хідэд баригдчихдаг. Ийхүү ёс бус үйлдэл гаргаснасаа болоод нэрээ татаж аван Есүс маань харин тосхны дарга болж бүгд баяр хүргэн дуудуулцгаан нөхөр хүү хоёр нь бүх ийл зүйлийг нь бэлтэж гүйцгэн шүнжин найруулж бүжгэлцгэн манай хүн хөөрсөндөө балаагийн навн хүүн ээжээс бүр иччихсэн болиулаач аваа гэхтэн Гуаншил ихнэрийнхээ хөвгөлтөө байхыг хараад жуумалсан инээж суун гэрлүүгээ явахдаа түүнийгээ үүрэн дарга болсонд нь баяр хүргэхэд Есүс энэ үед дид дарга биш дарга болсон гэдгээ хэлхийг хүссэн хүн маань байхгүй байна. Дахин нэг л удаа ээжийнхээ гарнаас атгахсан гэсээр явна. Аз болж манай хоёрын том охин нь Сөүлийн их сургууль явж суралцахаар болсон. Харин хүүн эгчтэйгээ харьцуулагдаж байгаа мэдрэмжийг аван ээжийнхээ чихнээс хонх уйдаг боллоо. Хэсэг хугацааны дараа гэрийнхаа ойролцоо чухам зогсож байна. Эгч нь хичээлээ тарсны дараа нэг залуугийн машин цуухад ангийн 3 охин харан учиргүй л муулж байснаа. Гүмэн харан гараа далалхад юу ч болоогүй юм шиг царайлцгаана. Гэвч дараа өдөр нь нөгөө залуучин дахиад л ирээд авлаа. Гайхуулсан янзтай нөгөө 3 охинд харагдтал найз залуу нь цэргийн чөлөөгөөр ирж тааран манай хүнийг ингээд явж байхыг нь харчихдаг. Нөгөө 3 охин чинь залууг дуудснаа хамтдаа гоймон идцгэн чамайг хайчхаад байхад чинь юундаа шаналдгийн гэдэл үгээр идэн. Энэ охин нь нилээн сайн юм шиг байгаа юм. За гэтэл үнэн хэрэгтээ манай хоёрын охин нь Жениг их баян айлын охинд цагийн багшаар ажилдаг юм байна. Энэ залуу бол зүгээр л жолооч нь. Хичээл заадаг хүүхдийнхаа гэрт ирэн найзындаа байгаа мэт хоол идэн нилээн тухтай байж байгаад яг гарахт нь үүдэнд байх цагаан варнаас хөлсөн аваарай гэхт нь манай хүнч хідэн төгрөг бариад авна. Тэр гэрийн үйлчлэгчигч яг одоо яв охин минь гэсэн боловч Женигийн ээж нь түүнтэй уулзахыг хүсэн хүлээж байгаад уулзтал бид охинтойгоо ижил багш болохын тулд 2 жилиг зарцуулсан. Хэрвээ охин маань шилдэг 3 сургуулийн нэгэнд нь орчих юм бол байр авч өгнө. Гэвч манай хүний үнэмлэхийг харуулсан шалтгаан нь охиныхоо нэрээр шалгалт өгөөлөх гэж. Гүмэн эн чинь хууль бус шүү дээ. Оюутан багшлах нь хууль бус байтал үүнийг бас хийж чадахгүй. Игч хариуд нь мэдээж эрсдлийг чинь тооцож өндөр төлбөр өгч байгаа. Удахгүй чиний тэтгэлэг дуусаж байрнаасаа гарах гэж байгаа биз дээ. Чи бол гэр бүлийнхээ цөөрмөөс гарах гэж байгаа загас. Аавыгаа насаар нь ганц завьтай явуулахыг хүсэе юу? Гүмэн аав ээжигээ байранд байлгахыг хүсдэггүй хэн байх вэ? Игч одоо л зөв ярьж байна гэж байхад нь гэхдээ хичээлдээ унсан нь хуурам эхлэлтээс дээр гэж аав минь заасан. Үнэндээ эцэг их маань намайг луурчин шиг амьдрахыг хизээж хүсэхгүй гэж хэлж байхад нь үйлчлэгчийнх нь бахархаж харж байгаагээ. Та надаас ийм зүйл гуйснаас охиныхоо ямар сонирхолтойг олж мэдэрээ гэж хэд явахдаа хичээл зааж өгсөн төлбөрөө нэмж авчгаад гартал үүдэн дээр нь харуулна айлаас хулгай хийсэнгээд бариад авдаг. Мэдээж тэднийг ийм зүйл хийснийг мэдэн уучраа хэлэн ахад бүх мөнгөө өгтөл урдаас нь өөр зүйл байгаа биз дээ гэдэг за. Ингээд манай хүн байдгаараа уйлан гэрээ
ээжийнх нь нүдэнд очоод хаалгыг нь нүдэнгээ Жэни ихжээ би хулгай хийгээгүй штэ гэж хичнээн орилсон ч сонсоогүй юм шиг царайлж байснаа цагдаа дуудаад өгчөгдөг. За энэ үеэр нь аав нь хотод орж ирэн охиныгоо өдөржин гадаа хүлээж суудаг. Тэгэхдээ нөгөө цэрэг найз залуутаа таарчихнаа. Гинэ тахыг танин мэдлэхэд чи охинтой маань ямар холбоотой вэ? Байцаасны эцэс 8 удаа хаягдсан гэдгийг нь сонсоод баярлаад байдаг. Ингээд ах ганцаараа үлдэн охиныгоо эрхийг хүлээн. Манай хүн цагдаа дээр ирээд нилээн хэцүү байдалд орлоо. Аавыг нь дуудъя гэтэл санаагийн зовоохгүй гэсэнтэй гүрийчгдэг. Бөгж хаана байна гэж зандран хамаг өмиг нь онгойлгож үтсэн ч байсангүй. Гэхдээ л хулгаасан гээд дайраад байдаг. Нөгөө айлын эгч чинь охинтойгоо юу ч болоогүй юм шиг сууцгаан. Охин нь жалбаар гүтгсэнийг нь мэдэж байдаг. Ээж нь тэр чиний талаар мэдчихсэн. Цуурхал гарч магадгүй. Тийм учраас бөгж хулгаасан хэрэгээр нь ингээд орхичихъя гэхэд эгч цаа дөрөнд нь сонсож байснаа бүгжийг аав наашаа гарч ирээд тавир дор шургуулснаа. Хөөх бүгж чинь энд байштэй гэхэд та юу хийгээд байгаа юм бэ? Санамсаргүй энд унгаачихсан юм биш үү? Цагдаад дуудлага өгчих гэсэн ч хөдлөхгүй болохоор нь алмазан шигтгээтэй бүгжийг нь өндрөөс шидлээ шүү гэхэд нь сайн нэг айсандаа дуудлагын манай хүнч суллагдлаа. Гарч ирээд ээж руугаа залган юу ч хэлж чадалгүй хэсэг уйлж байснаа. Аавыгаа мүзий үзэхээр энд ирснийг нь мэдээд замдаа нилээн төвчөрч байгаад очтол аав нь яваагүй. Яг тэр газараа байж байдаг. Сэтгэл нь маш ихээр өвдөж байсан ч удаан хүлээвүү. Хэдэн цагт ирсэн юм бэ гэсээр очино. Аав нь мүзий танаахтай ойрхон болохоор хүрээд ирлээ гин. Охинтойгоо хоол идэхээр ороход цагийн ажлаасаа гарчихсан. Очих байрч байхгүй. Гадаад руу явж сурмаар байна штэ гэж аавдаа гомдлон санаагийн нилээн чилийгээ тавчхна. Гэсэн ч аав нь бүгдийг хий. Аав нь чиний дэргэд байна гин явхаасаа өмнө хатуу архийг бүх хэрэгэл цэргийн залуутай битгий уулз оюутнуудын эсэргүүцлийн жагсаалд битгий оролцоорой. Бороохоо барьсан цэргүүдийг зөвхөн зурагтаар харахтаа л айдаг шүү аавна. Гих үед охин нь гар дээр нь байсан тасалбарын хаягийг нь харан холоос ирснийг нь мэдэн аавыгаа өрөөдөн их хуйлнаа. Ингээд аавыгаа автобусанд суулгачаад гараа халааснасаа гаргаж ядан зогсож байснаа гаргаж ирээдэл талалхад аав нь яг л тэр үеийн бяцхан охиноо хардаг. Үүнийг нь хүлээж байсан юм шиг баярлаад л яваад өгнө. За харин Жэнигийн ээж нь ихчэд та одоо тэр охиныг таньдаг юм шиг яагаад тэгж аашлаад байгаа юм бэ гэхэд нь үнэхээр таньдаг байж таардаг. Манай хоёр ихчтэй буудалд таарч байхдаа хамаг юм алтхаас нь сэргийлж байсан. Гарахтаа идэх юм өгөөд яагаад надад тусалсан бэ гэж асуухад нь хэрв таны чумдам хулгайлагдчихвал аимшигтай санагдах болно гэдэл инээмсэглэж байж Гүмян дүрээрээ ээж байсан учраас таньчихаж мөн Жэнийг өөршигөө буруу замаар өсгөж байгааг нь ч хэлээд авлаа. Ийхүү цаг хугацаа өнгөрчхөөд байхад Эсүн нас барсан хүүгийнхээ ойролцоо насны хүүхэд харчхаад ихсэлж харж чаддгүй болсон. Гуаншил одоо хэрвээ том болсон бол ийм байсан байх та гэдэл хүүхдүүдэд сайн хандаж амттан хүртэл авч өгөн. Сэтгэл дотор нь хүүн өссөөр Гүмян Японд руу явж сурах хүсэлтэй. Сэтгэлээр унчсан явж байхад нь гадаа ширүүн бороо асгарч байлаа. Гудамд буурцаг заран суух эмээдэр очоод түүнийг өрөвдөн бүгднийг авчихдаг. Ээжийнхээ сайхан сэтгэлийг нь дурайсан бололтой. Манай хоёр нилээн удаан ярилцсны эцэс охиныхоо төлөө байшингаа заран нүүхээр болчихдог. Шүн унтаж байхад нь чимээ гаран Эсүн босоод хартал сэтэрхий аяг тавга хаяачээ гэж гисэн ээж нь өглөө зогсож байдаг. Манай хүн халуун дулаан харж байснаа. Зүүдэнд ирээгүй уджээ тантай ярилцах зүйл зөндөө байлаа. Илүү ойроор ирэх хэрэгтэй штэ ээжээ гэтэл уншиж чадахгүй жоохон хүүхэдтэй яагаад захиа бичээд байдаг юм? Хүүгийнхээ талаар Гуаншилтай ярилцдаг юм уу? Ярилцах хэрэгтэй гэж захин Эсүн бяцхан үрээ яасан ч мартаж чадахгүй байгаагаа хэлэн ээж нь хажууд нь сууж толгойг нь нилээд би чамайг сайхан амьдрасаа л гэж хүсдэг. Яаж амьд гарах бол, яаж даван туулах бол гэж санаа минь үргэлж зовдөг. Эсүн тийм ээ үе боддог. Гэхдээ би одоо амьд байна гэж уйлж байгаад л ээж нь зүүднээс нь явлаа. Ингээд тэд шинэ газартаа нүүж ирсгэн Гүмян ээж аавынхаа өгч явуулсан мөнгийг харан нулимсаа барьж тэсэлгүй суун. Эмээ маань ээжид мөрөөдлөө дамжуулан ээж маань надад мөрөөдлөө өгсөн. Тэднийхээ мөрөөдлөөр далавчаа дэлгэлээ гин Японд руу явахдаа асгартлаа уйлахад харин энд ээж нь охин минь хүсч байсан их сургуультаа явах нь гэдэл баярлсандаа инээдээ барьж ядан зогсно. За манай хэд шинэ газараа нүүж ирцгэн анхны тавилгаа эвдчихвэ гэж их санаа зовноо. Баг хүн бид яагаад нүүх ёстой гэж их ч айлын ганц хүүхэд үү гэж аавдаа гомдолсоор
энэ хэд маань арай гэж өргөж оруулж ирсэн чинь нүүлгэлтийн үеэр хаалх нь гажаад хаагдхаа болчихож энэ хэдийн орсон байр нь нилээн хуучин Эсүн гэрээ эргүүлж тойруулан санаа алдаж зогсож байхад нь нөхөр нь орж ирэн наашир гэд дуудсан чинь нэг өрөөний ханын цаас нь бүтэн байж сэтгэл санаа нь арай гайгүй дээрдэн нөхөр нь нэг булан сөхөгцсөн байсан чинь Гялс түүнийг дарчихдаг. Эсүн нөхөртөө би зүгээр дээ. Тэр хувцсны шүүгээ сэтгэл санаанд минь онцгой байр суурь эзэлдэг учраас жаахан ууралчихлаа гэдэл хоорондоо инээлтцгэн. Ингээд охиндоо бүхнийг зориулсан ээж аав хоёр дахиад л гудамд 8 хийхээр болдог. Ядаж байхад манай энэ хизээ ухаан сууна бөмбөгөөр тоглож явж байгаад цагийг нь цохиод хагалчихдаг. Ээж нь бухимдаж байгаад цааш ороход хүү нэг зүйлийг ажиглаж байснаа гарч ирэхэд нь яваад өгчихсөн байдаг. Гэтэл хүү нээ хөрхөн ээжийнхээ сандалны хөлийг нөгөө бөмбөгөөрөө жиргэлчихсэн. Эсүн ажиглаж харсныхаа дараа дээр нь суугаад хажуудах ихчэд би хизээ том болох юм болоо. Эмээ нээ хөрхөн би ч бас том болоогүй байна. Бидний хинч өөрсдөө том болсон гэж боддгүй гин бодлогошрон. Та бүхэн ч бас өөрсдөө тэгж бодож байсан л байх. Гуаншиг гэрдээ илүү том гой цаг авчихаж дараа нь бүгдээрээ зогсож байгаад дурсгалын зургаад харуулах болно. Түүнийг нь хүлээж авсан Гүмён зургийг нь хараад л уйлаад байдаг. Лангуун дээрээ өдөр бүр зах зээлийн үнээс доогуур шууд ирдэг цэвэр загас гэд биччихэж өөрөөс нь болж гудамд загас зарж байгаа. Ээж аавыгаа өрөвдөн зүрх нь урагдах шиг болж нилээн шанална. 1990 оны 10 сар Гүмён Сөүл айлын хажуу өрөөнд амьдрах болсон. Ороод удаачгүй байхдаа юмаа цэгцэлж байтал хувцсны шүүгэнд нь юм дуграад хартал. Энэ айлын том охин нь өөр залуутай. Манай хүнийг харчхад ааваасаа нуугаад өгөөч гэж гуйна. Хэсэг хугацааны дараа ах нь орж ирээд мэдсэн бололтой гэрийг нь нилээн ажиглаж байснаа гараад ирээч гэж орилоод байхаар нь яахын аргагүй болж залуу шүүгэнээс гарч ирдэг. Гэтэл Гүмёны дүү нь өрөөндөө бас нэг охин нууж байгаад ээж авдаа баригдана. Яагаад нөгөө гэрийнх нь орилцоо чухам үнсэлцээд байсан охин нь манай хүн ч аавыгаа дурайсан бололтой зоригтой наргагүй бид хоёр үерхдэг гэдэл хэлээд авчихна. Гуаншиг зодчих л доо гэд босоод ирсэн чинь урдаас нь найз охиноо өмөөрөх үед нь яг л өөрийнхөө залуу төрхийг санана. Энэ охиныг Хёнсон гэдэг гэрээсээ зүгтсэн гэтэл хувь тавилан гэж нэрээ нөгөө баян нөхрийн охин байж таардаг. Гүмён ажлын зар харж зогсож байхдаа нөгөөх шүүгэнд таарсан залуутайгаа дахиад таардаг. Манай хүнийг ажил хайж байгааг нь мэдээд өөрийнх нь ажилдаг газар уран зурагтай холбоотойгийн холбоо барих дугаараа өгтөл тэр нь кино театр байдаг. Манай хүн тасалбарын борлуулалтын хэсэг дээр харин нөгөө залуу нь театрын ханан дээр зурсан зураг байрлуулдаг. Үг дуу цөөнтөөч гэлээ зөрүүдгийн хамт ажилдаг их чинь хэлнэ. Манай энэний бохиж ажиллаж байгааг хараач дээ. Тэр үед яг л ийм байсан байх. Манай хүн тасалбараа худалдаалж байхад нэгэн залуу хідэн ширхэг зоос өгснөө юу ч дуурахгүй байснаа л дахиад хэдийг нэмчихдэг. Түр хажуудах ихчтэй ажлын байраа загчхаад зал руу орж ирэн зогсдол нөгөө залуу ч араас нь дагаад ороод ирдэг. Манай хүн харчхаад хөлн газар хүрэхгүй баярлна. Гэтэл тэр нь нөгөө цэрэгт явсан найз залуу нь байдаг. Манай хүн ухаангүй баярлан үнсээд чи миний зул сарын бэлэг боллоо гин. Дахин уулзсандаа ихэд баяртай байхад нь зураач дуугийн залуу ажиглагчийн өрөөний цонхоор харж байснаа хажуудах ахта надад хамаагүй би найз охинтой гэсэн хэдий ч манай хоёр чухам зогсож байтал киногаа тоглуулчихдаг. Гүмён амьдардаг газар руугаа найз залуугаа дагуулж явж байтал байгаа байдал орчныг нь харангуйтаа би ийм газар амьдарч чадахгүй гэхэд нөгөө дуугийн залуу хажуугаар нь зурж тааран найз залуу нь яг л гудамжны хүн харж байгаа айтаа Гүмёныг холдуулахад эн чинь урлагийн хүн манай театрт ажилдаг найз залуу нь би найз охиноо ийм газар амьдруулж чадахгүй чи Сөүлийг үнэхээр мэдэхгүй байна. Манай байгаа хороол руу нүүх хэрэгтэй. Солонгосын ядуусын хороололд зураг аллаг гардаг гэд байгаа орчныг нь гойчлоод болохгүй. Гүмэн маань жуурлаад явчихлаа. Нөгөө залуу нилээн ажиглаж байснаа явсныг нь хараад шоолоод инээгээд байдаг за. Маргааш нь манай хүн ажлынхантайгаа хоолоо идэж байгаад зураач залуугийн хоолыг өгөхөөр өрөөнд нь орж ирэн гайхалтай бүтээлүүдээс нь гадна амьдардаг орчныг нь ажиглаад авна. Ширээн дээр байх яруу найргийн төврийг аван хаартал ядуу байсан ч хэдий хөөхөн Наташад хайртай байсан гих үгийг тодтогсон байдаг. Гэвч энэ үед нь найз охин нь гаднаас үргэлж мөнгөний төлөө санаа зовж байдаг хүн гэдэл хэрэлцээр орж ирцгээв. Бид 3 жил болцож байхад ресторанд хизээж хоол идэж үзээгүй. Залуу хариуд нь биднийг хамт байх үед чи 6 удаа сохор болзоонд явсан. Одоо би чамд дургүй болчихсон учраас зүгээр яв. Бүсгүй чи өөр хүнтэй болчихсон бидтэй гэхт нь цаад өрөөнд нь утас дуграад манай хүн сандарч ядаж байхад нь нөгөө хоёр ч нь ороод ирдэг. Мэдээж яаж тайлбарласан ч бүсгүй ойлгохгүй.
театрт ажилдаг гэдгийг нь мэдчихэд залууг оруулж өгсөнгийн бөө юм болон энхүү энэ мөчөөс хойш эзнийх нь охин манай хүний гутлыг өнгөрөх болгондоо өшгөлдөг болчихсон. За нөгөө баян нөхөр чинь өөр их нэртэй болоод нэлээн олон жил болж байгаа. Хүүхдүүд нь том болоод ээжигээ өмөрдөг болчихж. Бүсгийн төрсөн хүү биш байтал хэрвээ энэ хоёрыг салвал ээжтэйгээ явна гэдэг эхнэр нь мөнгөнд нь биш харин хайртай учраас энэ бүхнийг нь твчиж амьдарсаар иржээ. Гүмян нэг өдөр найз залуугиндээ очиж байгаад ээжтэй нь таарчихдаг. Өнөөдөр хүүгийнх нь төрсөн өдөр далайн байцаатай шүл хийж байгаад игч алив өөрөө аяглая гэж байхад нь хүүнч орж ирж таран хос түлхүүрийн оосрыг нь хараад ихэд бухимднаа. Хэсэг хугацааны дараа чимээгүй сууж хоолоо идцгээж байгаад манай хүн кимчи их амттай юм аа. Сөүлд ийм кимчи олоход хэцүү гэж яриа өтөхөд игч ихцэлж чарахгүй байснаа би худалдаж авсан. Гэх мэтээр илт манай хүнд тургүй ханддаг. Ингээд болоогүй дахин ирүүлэхийг хүсэхгүй байна гэдгээч хэлээд амна. Гүмян уурлаж гарч явхад гадаа бороо асгарч байлаа. Эцэг их маань надад санаа тавьдаг. Танаа аав ээж чинь тийм их баян уу? Бүх зүйл буруу санагдаж байна. Би зүгээр л хямдхан алиалагчиг санагддаг. Чи энэ бүхнийг ойлгодог юм уу гэхэд залуу бүр ганц ч үг дуурдаггүй. Ийхүү хэсэг зур тавьширсныхаа дараа чи шийдэх хэрэгтэй сайн нөхөр баймаар байна уу? Сайн хүүн баймаар байна уу? Зөвхөн нэгийг нь сонго. Найз залуу нь хэнийг ч нөгөөгөөс нь илүүд үзэж сонгож чадахгүй. Хинч тийм зүйл хийхгүй гэхэд нь манай хүн айгүй хөөрхөн аамен тэгсэн гэдэл бачимдна. 90-ад он бол үндсэн соёлын сэргэн мандалтын үе. Радиогоор поп хөгжим яваад л энэ кино бүхэлдээ тэр үеийг харуулна. Пикассо гэх нөгөө залуу театрын хонголд амьдардаг байсан. Ээж нь хүүгийнхаа зургийг харах гэж ирж байхдаа манай хүнтэй тааран Гүмян түүнд үнгүй тасалбар хүртэл өгнө. Нүдэрээ инээсэн их л сайхан харилцаатай ихч байдаг. Түүнийг нь харсан театрын дарга Пикассог байхгүй бол манай театр байхгүй гэд бүр өчнөөн олон тасалбар өгнө. Энхүү ээж нь кино үзэж суухад энэ хоёр бас нэлээд дотн болж ихэлцгэн. Пикассо баярлаа гэдгээ хэлэхэд манай хүн хариуд нь надад зориулаад зураг зураад өг. Пикассог нас барсны дараа зураг нь үнд хүрж магадгүй гэхэд чамд урт наслах баталгаа байгаа мүү гэд дугаа болгочихдаг. Түүний тоглоом хийж байгаа нь л энэ. Залуугийн ээж нь анх удаага театрт кино үзэж байгаа. Инээхтэй инээн уйлахтаа уйлаад кинон дотроо бөөр орчихдог. Дараа нь гарч өвн алхахдаа Гүмянд баярлсан сэтгэлээ илэрхийлэн англи хэл дээрх номнуудыг үнгүй өгдөг. Хайрцагт хийсэн номнууд нь нэлээд хүнд болж ээж нь тэр ганцаараа чадахгүй чи хүргээд өггийн. Цаад хоёр ч нь явж байхдаа цастаа байсан учраас замдаа садан гоймон идцгийн. Залуу бие барин ядаж сууж байхад манай хүн найз охин чинь үргэлж миний гутлыг өшгөлөөд байх юм болиулаад өгөөч гэхэд салснаас гадна өөр залуутаа гэрлэхээр болсон. Эсүм маань хоол байгаач хүүхдтэй ихэд санаа зовон байн залхна. Зурагтаар хүүхэд хулгайлсан хэргийн талаар гарахад багдан тохиолдож байсан нэг зүйл санаанд нь орно. 1960 онд толгод дээр түлээ түүнгээ дуулж явахт нь нүднийх нь өмнө хар сон нисж байгааг хараад авга ахыхаа охинд та тэр сонг харж байна уу? Энэ нь зүгээр энгийн нэг сон биш. Та төрүүлээд явж бай. Би тэрийг барьчихвал бусад сон нь үхэхгүй. Гэтэл араас нь ганцаараа хөөж гүйж байтал сон нисж байгаа суусан модны доор сандал дээр нэг ихч ганцаараа сууж байдаг. Яваад очиход нэг зоос өгөөд би автобусанд суух хэрэгтэй байна. Гэхдээ би хөлөө гэмтээ ч гэсэн чи энэ зоосыг аван тэр харагдаж байгаа дэлгүүрээс задлуулаад ирээч гэхтэн манай хүнч хэлснээр нь авчирж өглөө. Гэтэл тусалсныхын төлөөгээд хариуд нь нэг зоос өгчөгдөг. Чи илдэг сайхан сэтгэлтэй их дуулууртай охин юм гэснээ дахин мөнгө өгөөд дэлгүүрийн худалдагч задалж өгөх дургүй байсан юм бол утасны шонгийн цаадах байцааны машины худалдагчаас очоод асуу. Их чинь 2 автобусанд суух хэрэгтэй байгаа юм л да. Хөл ийм болчихсон. Явж чадахгүй гээд гуйгаад байхаар нь манай хүн тайгийг нь харснаа тэр зүг гүйчилдэг. За ястаа жолооч яг л хүлээж байсан бололтой. Охиныг ажиглаж харж байснаа хаалга онгойлгох яг тэр мөчөд ээж нь ирээд бариад авдаг. Ээж нь сандран чи энд юу хийж байгаа юм? Юу мөнгө юм? Гих завдалгүй. Нөгөө машин нь ч зүгтэн. Хамаг байдгаараа айчсан нөгөө бүсгүй дээр охинтойгоо иртэл бас л байдгүй. Ээж нь охиныг нь хулгайлах гэж байсныг нь мэдсэн ч хүүхдээ айлгахгүй гэсэндээ энэ тухай юу ч яриагүй. Их хүний зүн совин гэж нэрээ охиноо сонгийн араас гүйснийг сонсоод муу зүйл болох гэж байгааг зүн совингоороо мэдэрч хөлөө шалбартлаа гүгээд ирж танихгүй хүнээс авсан хідэн төгрөгийг нь буцаагаад санал дээр тавин ээжээ та намайг энд байгааг яаж мэдсэн юм гэхтэн хэлэлгүй. Ээж хүн ардаа нүдтэй байдаг юм аа гэд тэр хүний царайг харсан уу гэж асуух үед нь нөгөө муу хар сонгийн оронд цагаан ирвэхээ сууж байгаад нисдэг.
Ээж нь нөгөө хүнийг гаран дээрээ зураастай байсан гэдгийг сонссон цагаасаа хойш ирсэн хүн болгоныг л бараг шалгадаг болсон. Охиныхон царайг харсан түүнийг болгоод өгье гэж бодж л дээ. За гэтэл ёстой газар дээр нь барьж аван ихч бол ёстой болгож өгнө. Эсүма наан нь юу ч мэдж байгаа юм байхгүй сууж байдаг шүү. Өнөөдөр аавынх нь тахилын өдөр. Тэр өдөрч мөн адил аавынх нь тахилын өдөр байж тааран ээж нь аав нь түүнийг аварсан байхаа гэж хэлсэн ч аав гах нь бодсноор бол ээж чинь л чамайг аварсан гин хуучнаа дурсан сууцгаан. 1991 он 12 сар Гүмян ээжтэйгээ ярин зүүдлэх болгондоо над руу ярих юм би зүгээрээ ээж нь охиндоо санаа зовж байгаагаа хэлэн чи бол ээж авийнхаа итгэл найдвар энэ гэрийн багна бодлогогүй зүйл хийх хэрэггүй шүү гэдэл өгүүлж гарна. Гүмян миний юунд итгэж найдаад байгаа юм бэ? Танд өөрийн гэсэн амьдрал байхгүй юу? Бодоод үзтээ. Би өөр газар унтсан ч та тэндээс юу ч хийж чадахгүй. Тиймээс санаа зовох хэрэггүй гэд ээжтэй нилээн хатуурхчихна. Нөхөр нь орж ирээд шин чоож өгөн санаа чинь зовоод байвал сөүлд очоод өөрөө суулгаад өгчих гэж хэлэн зүүдлээд байсан зүүднийхэн талаар асуутал ихэд санаа зовсондоо хэлэлгүй. Энэ бол зүүд биш байсан гэдэл нүдэн андаг. Энэ өдөр ихээхэн хүчтэй салхилна. Гүмян унтаж байхдаа яг л тэр дүүгээ алдаж байсан өдрийг санан ээж нь яг энэ үед нь бас л тухайн үеийн гашуун дурсамжийг зүүдлэн зүүдэндээ тарчлан гашлан орилго чимээнээ нөхрөн сэрээд толгойг нь нийлэн тайвшруулсан ч нөгөө зүүдийг дахин давтан зүүдлсээр гэтэл тэрхэн мөчөд баг хүүгээ хоолоо идэн суухыг хараад гэрийнхээ зүг алхахдаа том хүүгээ гарахыг хүртэл харна. Бяцхан хүүгийнхээ хажууд очиж суугаад толгойг нийлэн миний хүү ээжигээ харж байна уу? Би удахгүй ирнэ. Буцаж ирээд чамд өдөр бүр чихэр өгнө ойлгов? Гэхэд хүүнж толгой дохино. Ийхүү тэр зүүдийг үргэлж зүүдэлдэг байж ингээд санаа зовсондоо охин дээрээ иртэл гэрийн буланд байх мөөгөнцрөөс болсон бололтой Гүмян ямар ч ухаангүй байдаг. Газар сүхрэн суугаад охиноо тэрэн яг л тэр үеийн дурсамж нь орж ирдэг. Үгүй ээ Гүмянгийн гар хөлийг нь барьж үзэн гар нь газар унжихыг хараад айлын эзний утсаар дуудлага өгөн хажуу талын өрөөнд нөгөө залуучин байж тааран үрээдэл гараад гүйцгэн. Үзэгдэл солигдсон 1970 он Гүмян тавир дээрх тоглоомыг авах гэж байхдаа цохиулахын алдад ээж нь аварч байсан. Дугуй унж байхдаа чигээрээ явж байхдаа нөхөрлүүгээ хилэн бас л аварч байж дараа шаазгаа барих гэж дээвэр дээрээ гарч байхдаа доош унах үед нь аав нь амжиж барьж аван эцэг эхийнхээ зүн совингоор охиноо өчнөөн олон удаа аварч байж энэ бүх үед нь Эсүний зүрх төвчхийн аргагүй шаналдаг байлаа. Ингээд яаралтай эмчилгээний тасаг руу оруулан нөгөө залууч нь Эсүний хажууд ирж сууснаа та охиноо аварлаа гэд ийдэг ханддаг. Ээж нь тэр амьд үлдснээр миний амийг аварлаа. Гэхдээ чи байрны эзний хүргэн үү гэж байх үед нь өөрийнх нь жинхэнэ хүргэн ёстой цаанаас нь амьсгатцсан ирж байдаг. Ингээд болоогүй орж ирэхдээ оймсыг нь өмсгөж байгааг хараад яг л нөхрийг нь санагдуулмаар тэр аав шигээ хүүг хаанаас олж авсан юм бол гэж байхад нь найз залуун санаан зовон би чамайг тэндээс нүгээд надтай суугээ бидтэй гэдэл байдаг. Ээж нь хүснэгт бүглөнгөө яриаг нь сайн сонсож авна. Энэ үеэрээ цагийн ажил хийж байгааг инж мэдээд авчихна. Гүмян уйлж байгаа найз залуугаа аргадах гэж их зовно. Чи чинь офицер хүн шүү дээ. Бидгийн ингэж уйл гэхэд найз залуу түүний гарыг атгаад би чиний гэрлэх гэж байгаа хүн. Миний ээжтэй гэрлэн гэсэн үг биш. Гэр бүлийнхэн маань зөвшөөрөх хүртэл би чадах бүхнээ хийн. Ээж нь сонссоор байж тэсэхгүй орж ирээд "Юу? Танай ээж чинь миний охинд дургүй юм уу? Миний охины юунд нь дургүй байдаг юм?" гэж байхад нь асран хамгаалагчийн гарын үсэг зурах хэрэгтэй болоод совилогт Пикассог харангуйтаа "Чи чинь нуруунд дээрээ үрчгсэн орж ирж байсан штэ" гэдэл тэднийг бүр байдалд оруулчихна. Харин энд дүүн найз охинтойгоо сууж байхад нөгөө эгчнэр чинь харснаа. Та хоёрын ээж аауд савхар болзонд явж байсан гээл хэлчихдэг. Игч ядаж дуугаа байхгүй. Тэд хизээж болзож байгаагүй ч гэрлэх төгсөн гэдэл хилээд авчихлаа. Хөөрхийн амтныг явуулаад гарсныхан дараа үхтлээ нээлтцгэн. 1993 оны 11-р сар манай хүн цэрэгт явахаар болж найз охин нь би чамаа хүлээн гэсэн баахан зураг биччихэж түүнийгээ харан уйлж явахад нь ээж нь араас нь дуудаад цэрэгт миний хүүг зодох болов гэдэл уйлан дугарна. Энэ үед Гүмянч мөн адил Пикассог цэрэгт явсан талаар дуулна. Гэтэл зул сарын модны дэргэд нэгэн бүтээлгээстэй зураг байхыг анзааран сөхөөд хартал 1991 оны 1 сар энэ хоёр гоймон эдснийхаа дараа дээшээ алхахдаа номны тэмдэглэсэн хэсгийг нь уншин залуу харсныг нь мэддэг.
Ийхүү дараа нь хид хідэн удаа уулзцгаан илүү дутансаж инээдгүй залууч нь бүр хөхөрч байснаа өөрийгөө гайхаж орхино. Энэ бол Солонгосын хамгийн том газар. Манай хүн эртээ далхахдаа үүнийг л найз залуудаа харуулах гэж байсан. Гэвч амьдардаг орчныг нь гойчлоод харуулж чамжаагүй. Тэр үед нь энэ залуу анзаарчихсан. Гүмёныг яг л энэ мод шиг. Мод хаана байна? Зүгээр л зогсож ажиллаа хийдэг. Ямар ч байсан үргэлж гэрэлтдэг. Гиснээ явж байж 1994 он хүмүүс мэдрэмжийнхээ талаар нээлттэй байсан үе. Нэг ёсондоо утсаа биш харин бие рүүгээ хардаг байсан. Энэ л үед Гүмён маань найз залуутайгаа кассетний хөгжим сонсон. Бие рүүгээ дотн харан инээмсэглэн явцгаан. Хэсэг хугацааны дараа хоёр гэр бүлээрээ уулзахаар болж нөгөө талын гэр бүл ирэхээс өмнө манай хидийх түгшнээ. Энэ хид хоцорч орчрон мэндэлэхэд охиноо л бодсондоо ээж нь ийдгээр мэндэлж хөөх юм уу аав нь энэ үед гинтчгсэн гараа арай ядан нуудаг. Ийхүү хоёр аав нь хоорондоо ярилцаж байхад Гүмён тэдний хоолыг хаяглан өөртөө үлдэгдлийн хийж авч байгааг харсан ээж нь түүнд зааж өгсөндөө өөрийгөө буруутгах нь олон жилийн өмнө өөртөө хоосон шүл аягалж авахыг нь охин нь сайтар ажиглаж би л охиндоо зааж өгсөн гэж өөрийгөө буруутган өөрийнхөө хоолыг солиод тавьчихдаг. Бүр болоогүй хадам болох аав нь чи галтгооноос чөлөөлөгдөх нь гэд ихнэрээ шолоод авна. Харин хадам ээжийнх нь хувьд бол Гүмёныг ажил хийлгэхгүй гэртээ суулгах хүсэлтэй. Энэ уулзалтаар аав ээжийнх нь царай их өрөвдөлтэй. Аав нь хүргэн болох хүрүүгээ харж байснаа дохидог. Яг л энэ Вандууны үе шиг гэр бүлийнхэн дургүй байсан ч тэднийгээ хамгаалж чадах Гуаншил яг л өөр шигээ санан дохитол манай энэ бас зүгээргүй бололтой. Би аяглыг гэдэл босоод ирдэг. Гүмён хэрэггүй дээ гэж байхад нь ээж нь босч ирээд л аягалчих нь. Хүүгийн ээж Гүмён чи гэрийн ажил юу ч мэдэхгүй биз? Ээж чинь бүгднийг хийдгүү. Эсүн хоолоо зангируулан тэр хитрхи үнцэнтэй бидний нандин охин тиймдээ зааж өгөхгүй байхаар шийдсэн. Үнийг сонсоод шоолсон байдалтай инээн. Ийхүү эдний уулзалтныг иймэрхүү болж өнгөрнөө. Аав ээж хоёр нь явхаасаа өмнө Гуаншиг охиныхоо гарнаас атхан чамд дийлэхгүй зүйл гэж үгүй. Би баттай мэдэж байна гэдэл охиныгоо зоригжуулна. Таксинд суусныхаа дараа охиныгоо харан харсаар холдно. Хүүгийн гэр бүл буцахдаа нэг л хүүтэн уур амьсгалтай. Ууралсан уурандаа амандаа өглээд л байдаг. Хүүн тэсэлгүй ээжээ гэж хашгиран Гүмён та намайг тасалгааны ургамал гэж байна. Тиймээ би яг л тийм хүлэмжийн аюулгүй орчинд өссөн. Тиймээс эцэг эхийнхээ төлөө та надтай зөөлөн харьцаж болох уу гэж асууж байна. Би аав ээжийгээ уйлахыг харах дургүй. Гэхэд ихч жоохон ч ойлгохгүй. Гэсээр л явна. Харин Есүм маань охиноо өрөвдөж уйлангаа уруулынхаа будгийг арчаад би түүнийг дэмждэг эцэг их нь байгаа гэдгийг л харуулахыг хүссэн. Нөхөр нь гараас нь натхан эхнэрээ тайвшруулан явна. Дараа нь Гүмён хоёр ээжтэйгээ энэ хэд маань хормон дээр өмсөх хувцас сонгож байтал худалдааны ажилтан Есүнд ягаан өнгийг санал болгоход манай хүний ч дуртай өнгө байж тааран дуртай наргагүй зөвшөөрч байх хадам ээж нь чи ямар гэрэлх гэж байгаа юу гэд өөр өнгө санал болгодог. Охин нь ээж маань ягаан өнгөнд дуртай гэсэн боловч эсэргүүцэн Есүн охиноо өрөвдөлтөө наргагүй харж байснаа эгчтэй тусдаа уулзаад инж авахгүй бол ядаж энийг ав гэм бэлэг өгөөд охин маань чиний бодсон шиг хүн биш байх боловч хүүт чинь үнэхээр хайртай. Тийм учраас санаа тавих нь ч тодорхой. Эгч сонсон худлаа инээснэ. Гэхдээ би шудраг байж болох уу? Би юу ч хэлэхгүй бол насан туршдаа харамсаж магадгүй гэснээ хормой боли гэд хэлчихдэг. Дараа нь манай хүн найз залуугийнхаа гэрт байхад нь ээж нь орж ирснэ. Чамд байшин байгаа юу? Эд хөрөнгө байна уу? Гүмён нүлэмсэн цэлгэнэн Юмбёныг таны гэрээс нүүгэж би хэлээгүй. Хүн ээжигээ гаргах гэсэн боловч чи их залтай юм. Ээж чинь зааж өгөө юу? Ээж чинь чамд юу ч хэлээгүй юм уу? Тэр чамайг энэ гэр бүл үлдээсэ гэж үнэхээр хүсэж байгаа бололтой гэж ёжлон хорим хийхийг зөвшөөрөхгүй талаараа хэлчихдэг. Энэ үед Гүмён ээжигээ хичнээн өрөвдсөн бол нулимсаа залгин та бидэнтэй илдэг хандаж байгаагүй. Би зөвхөн гэр бүлээсээ болж твчиж ирээгүй шүү. Игч тэгээд би яах ёстой байсан юм? Анх танилцахдаа аав чинь гарыг харахад ажилчны гар шиг байсан. Гүмён аав ээж хоёр маань хизээч ичж байгаагүй шүү гэхэд найз залуу нь чорлоод босоод ирнэ. Ээж нь чи энэ хормыг болно гэж бодож байна уу? Харин Гүмён урдаас нь цоо ширтэж байснаа санаа зовлтгүй. Би үнийг цуцалж байна. Хүн ээжээ үнийг болиулж болохгүй юм уу гэхэд чи бол миний хүү. Миний бахархал Гүмёнч дугаа байсангүй. Түүний амьдрал бол өөрийнх нь. Ингээд энэ мөчөөс хойш олон жил өнгөрчээ. Гаднаас хүн халамцуу орж ирэхэд яагаад ингэж амьдрах ёстой гэж чамааг өсгөхийн тулд би юу туулсан билээ?
Гэтэл чиний эхнэр надад ингэж хандаж байдаг гэдэл уйлаад байдаг. Энэ хоёр одоо суусан юм болов уу гэж бодож байтал ээж нь хэрв чи түүнтэй гэрэлсэн бол одоо бүр аз жаргалтай байсан хүүн та одоо аз жаргалтай байна уу? Миний хормонд инээмсэглсэн шүү дээ. Гэтэл өөр хүнтэй суучхаж тэгээд л хүүн ямар ч аз жаргалгүй амьдарсаар ирж. Олон жилийн өмнө маргалдаж байхдаа Гүмён гинэд шидэн энэ өдөр асгартлаа уйлж аваад 7 жилийн үерхлээ дуусгаж салхаж зууралдан 1 жилийн хугацааг өнгөрөөж хоорондоо хичнээн хайртайч гэлээ. Анхны хайраа дахиж хизээж харахгүйгийн сүүлийн тэврэлтийг хийгээд хүүгийн ээжийн таарамжгүй харилцаанаас болоод эцэст нь салцгаасан байж. Гүмён бага байхдаа ээждээ бүх нууцаа хэлнэ гэдэг байсан. Одоо том болоод илүү дотогш болчихсон. Манай хоёр энэ их хачрыг одоо яанаа гэд бэлдээ зогсож байтал Гүмён ээжээ гисээр орж ирээд бөөн баяр болцгоон ээжийнхээ хоолыг санаад хүрээд ирсэн гинэ. Аав нь хүүтэн байна гэж халамжлан ээж нь хоолоо бэлдээд ширээ дүүрэн хоол засчихж ингэж нэг удаан ирээгүй охин нь ирэн энэ хоёрын маань нарныг гарна. Гүмён хідэн өдөр ууж идээд их л сайхан байлаа. Нэг орой унтаж байхад нь аав нь дуудаад хаа нэгтээ явцгаая гэхэд манай хүн нойроо дийлдвэ. Гуаншиг заа буцаад унтгийн 4 цагийн үед ганцаараа сууж байхад нь охин нь гарч ирснэ. Намайг гарч ирнэ гэдгийг мэдэж байсан уу гэхэд инээчгдэг. Охин нь нар мандахыг харуулах гэж сэрээсэн байж гэхдээ аавынх нь амьдрал өдөр бүр ингэж өнгөрдөг. Өглөө эртлэн босоод нар мандах болгонд хүүхдүүдэд даатхан залбирдаг. Ганцаараа байхдаа үргэлж айдагч тэр цамхагийг хараад айхаа болчихдог. Гүмён сэтгэл нь шаналн дахин төрөхдөө миний аав болж өөрийгөө битгий зовоо гэхэд аав нь болсондоо хизээж харамсаж байгаагүйгээ хэлэн удалгүй нарч мандаж Гүмён 50 суугаа авъягаа хараад энэ үед нарыг анх удаага өөрөөр харсан. Учир нь энэ үед автагаа байхдаа ямар халуун дулаан болохыг ойлгосон. Ингээд гэртээ ирэн явах үед нь ээж нь гарнаас нь атгаад миний охин нанин дурсамжаа хайрцагч байна гэдэл бодчих. Хаяа гаргаж ирэн дурсаж болно гэж хэлээд. Ийхүү манай хүний сэтгэл санаа нь арай дээрдэн мөсцсөн хөрөгчнийхөө мөсийг цэвэрлэн цонхоо нээн агаар оруулаад дахин шаналж хөвтгөө болвоо. Аав ээж хоёр нь гэртээ орж ирээд хитгэн хоног байсан охиноо үгээлнэ. Ширээн дээр ээжигээ дахин шүлгээ бичгээд дэвтэр мөн аавда тос үлдээчгэж. За харин эмээ маань нас нилээн өндөр гарч төрсөн өдрөөр нь бүгд л цугларсан байлаа. Гэвч хэнийг нь ч таньдаггүй. Удалгүй гаднаас ээсүн орж ирэн эмээтэйгээ мэндэлэхэд энэ олон хүн дундаас ганцхан манай хүнийг таньж байдаг. Цугларсан хүмүүс явсны дараа бүх зүйл зүгээр үү гэж ээсүнээс асуухад аавгах нь зүгээргүй бол та дахиад л зав авч өгөх нөө гэдэл явуулна. Ээсүн эмээрүүгээ дөхөн та бидэнтэй хамт амьдрмаар байна уу? Эмээж шууд үгүй гэлээ. Тэгвэл та шин шүд хийлгэх үү гэхэд багт нь унах гэж байсан шүдийг нь татаж байснаа сандаг. Энэ үед Гуаншиг бас л байж байна. Ээсүн айгаад байсан ч эмээ яриан дундаа цуг татаж орхив. Дараа нь хүүхдээ алдах зовлонг ойлгож байна. Нас явах тусам нэрийг нь дуудмаар санагддаг. Тиймээс би чамд ямар санагдаж байгааг сайн мэдэж байна. Гэхдээ манай хүн нулимсаа төвчж чадсангүй. Эмээгийнхээ өвдгийг дэрлэн удаан уйлж хэвтэж явсныхан дараа эмээ дээшээ хараад ирээдүйд хүү минь над руу хашгирахыг сонсох болно гэж хажууд байгаа хүүдээ хэлэн инээмсэглээд энэ шөндөө бурхны оронд очижээ. Мөн сүүлийн мөчт нь ээсүний ээж нь эргэж ирсэн байдаг. Амьдралд биднийг цаг хугацаа өнгөрөх тусам хайртай хүмүүсийг маань нэг нэгээр нь авч оддог. Оник нь гадаадд байдаг. Хайртай эмээтэйгээ уулзах чадаагүй алдчихсан. Энэ хэсгийг ярихдаа нулимсаа зэлгэн арай ядна л ярьлаа. Амьдралд хитрхи ойрхон болохоор хүмүүсийн сэтгэл тэгтлээ хүрдэг байх. За одоо л гайгүй болчихлоо. Кино маань дуусаагүй байгаа шүү. Манай хоёрын хүүн цэргээс халагдаж орж ирэн бөөн баяр. Ээсүү маань баярлан хилээ хүүгээ олж ядан хурдан орооч дээ гэтэл хүү орж ирэн газар цүнхээ тавиад эргээд харсан чинь найз охин нь тэгээд бүр хөл хүндгээд боддоо. Энэ хоёр маань бүр эмээ өвөө болох нь хүүхдтэй бас хамбаан гэд нэр өгчхөж. Харин Гүмён автобусанд суухад нь цаад Пикассо ч бас цэргээс халагдан манай хүнийг хараад автобусны араас гүйчихдэг. За ингээд Гүмёны анхны хайр нь хайртай бүсгүйнхээ хурим дээр ирдэг. Хурмын таашинстаа түүнийгээ хараад нүднийх нь өмнөх амьдрал нь зурайна.
Мөн амьдрал баялагмаа бяцхан жочинтоо гэж байгаа. Манай хоёр эмээ өвөө хоёр болчихож хэдий хүүгийнх нь хүүч гэлээ хүүхдээсээ илүү хайрладаг. Гэвч бяцхны аав нь одоо хүртэл том болоогүй аавтайгаа зөрчилцөөр л өвдөө цөөтөө муу аав нь юу ч хэлж чадахгүй чимээгүй суухад ээж нь араас нь гарч ирэн аавыгаа гомдоож болохгүй гэдэл хэлнэ. Манай энэ хинэггүйхэн урдаас нь юу ч болоогүй юм шиг тамхиа за одоо хүртэл үл томсроглогдож байгаадаа их л сэтгэл дундуур байдаг бололтой. Гү тэглээгээд арх уугаад байхдаа яах вэ? Харин Гүмён Солонгосын эдийн засгийн уналтаас болоод ажлаасаа гарчихсан дампуурсан компаниудын хохирогч болсон хүмүүс жагсаал цуглаан хийцгэн ийхүү ажилгүйдэл ихсэж нэлийн урт хугацааг туулцгаасан. Гүмён маанч бууж өгөлгүй тэмцээр ажлаасаа халагдсан анхны өдөр автобусны буудлын дээр таарч байсан ах одооооны сурчлагаа хийгээд явж байхдаа таардаг. Энэ үедээ манай хүн цонхоор өмнө нь ажиллаж байсан кино театрыг олж хараад орхоор болдог гэвч бас л хямралаас болоод 12 сарын 1-ээс хаалгаа барих юм байна. Хувь тавилан гэж нэрээ ойролцоо суудал авсан хүн нь нөгөөх зураач залуу. Гэвч тэд кино дуустал нэгний анзаарсангүй. Харин хувь тавилан тэдэнд өөр боломж өгч хамт ажиллаж байсан ах нь Гүмёныг байсныг хэлэхэд араас нь гараад л гүйчихнэ. Гэтэл хөөрхий дахиад л автобуснаас нь хоцрон бүхэл бүтэн нэг буудлын дараа гүйцхийн даваан дээр амжсангүй. Манай хүн зогсож амьсгаагаа авснаа ингээд бас л бууж өгөөгүй араас нь гүйлээ шүү. Заашгүй ингэж нэг амжих гэж өөрөө ядарсан хэрнээ харчгаад инээгээд сүйд Гүмён унтаж байсан учраас сэрээлгүй хажууд нь хүлээж байгаад хэсэг хугацааны дараа нүдэ нээхэд урд нь сууж байдаг. Манай хүн шууд л зүүдүү гэж авна. Бас хөөхөн ороолтоо толгоон дор нь ивчгэж залуу театраас хойш хөөснөө илэн манай хүнч бүр бантаж өрхөн. Тэглгүй яах вэ? Гинэт нүдэ нээхэд урд нь гараад ирсэн юм чинь. Ингээд манай хоёр нэг газар орж ирж суучгаад нэгнээ хараад л инээмсэглээд байдаг. Залуу одоо Пикассогийн урлагийн академид зургийн багшаар ажиллаж байгаа. Энэ тухайгаа ярьж байгаад нэг мэдсэн юмаа захиалаагүй сууж байдаг. Ингээд шар ариг ууж нилээн согтсныхоо дараа манай хүн санамсаргүй шилийг нь газар унгаахад залуу бушуухан босч ирснэ. Гүмёнд их санаа тавинаа. Ингэхдээ харц тулгарчхаад зүрх нь маш хүчтэй цохилж амаараа гарах шахан. Ингэж л энэ хоёрын хайр дурлал эндээс эхэлдэг. Анх танилцах үедээ номыг нь хүргэж байхдаа гарнаас нь атгамаар санагдсан ч зүрхлээгүй. Харин одоо тэд гараас нь атгаа зогсохгүй бараг Титаник цаашаа манай хүн бас зүйлтэй гаргаж ирээд байгаамаа. Харин залуу бүр инээдээ барьж ядна. Үнсгтэй хүртэл инээдээ барьж чадалгүй. Хамтдаа байхдаа энэ нүү их аз жаргалтай. Ингээд болоогүй. Манай хүний аав ээж хоёртой нуулзаж завин дээр явахдаа дотор нь эвгүүрээд огсоор л явна. Гуаншиг дараа нь чи жээжүүд яах гэж ирсэн юм? Завин дээр сууж чадахгүй, арх хууж чадахгүй гэдэл. Харин Есүс маань түүнийг сайхан сэтгэлтэйг аль дээр мэдчихсэн. Гүмэн гадаа гарахт нь харанхуй айчхан бас даарчхан гэдэл хүрмээ аваад араас нь гарлаа. Аав нь ч мөн энийг нь анзаарчихсан суун. Гүмэн аав үгүй гэвэл тэгээд л үгүй. Гэдэл манай залуу хүлээн зөвшөөрөхдгийн тулд бөөр шаналж орхино. Тэгснээ болоогүй. Гаднаас ааваа гэж орилож орж ирснээ. Өмнө нь сүхэрч суугаад би танд сам хорхоо халилаад өгөө. Манай хэд энийг нь хараад шоолоод өхөөрдөд байдаг. Есүс маань хажуудах хүмүүстэй тэрийг хараач дээ. Манай охинд бүр унаж тусдаг гэд гайхуулж байдаг шүү. За ингээд орой болсон чинь бүр унтаж чаддгүй. Байн нөгөө залуугийн чинь эргэж тойроод ганц өхнөө хармалж байгааг нэ. Харин нөгөөх ном өгөөд байдаг сайхан сэтгэлтэй ихч. Есүнд маань бүр бэлэг явуулчихаж захидалтаа охинд нь хичнээн хайртай байгаагаа биччихэж амьдралд зөвхөн хосын харилцаанаас илүү аав ээжийнх нь харилцаа үнэхээр чухал байдаг. Энэ захидал нь Есүсний хувьд онцгой бэлэг. Нөхрөө орж ирэхээр нь чи охиндоо тэгтлээ хайртай бол явуулах хэрэгтэй гин Гуаншиг маань нулимсаа арай ядан чинь ийхүү хормын өдөр иржээ. Машина бол сталаг чимгэлсэн байж тээ. Гуаншиг маань энэ үед олон юм бодож явж байхдаа харин Гүмён маань хөөрч тогдлосоор Есүс харин баярлаж тоглохдоо зэрэгцэн охиноо өгж байгаадаа түгшин манай хүн би таны охин хിവэрэ байх болно гэж хэлэн ээжигээ аргадана. Ингээд ээж нь дугаа болоо юу үгүй юу? Гуаншиг урд нь ястаа уйлж өгч байна. Ийхүү явсаар хорин болох газраа ирэхэд дотны бүх хүмүүс нь цугларсан байлаа. Нөгөө эмээ өвөө хоёр хүртэл за харин нөгөөх анхны хайрын эзэн нь манай хүнийг жаргалтай байхыг нь хараад буцаад явчихдаг. Манай залуу сүйд бүсгүйгээ хараад бараг ухаан алдах нэ. Ингэж нэг жаргалтай мөч ирэх гэж. За ингээд хормын зааланд сүйд залуу орж ирлээ. Гүмэн орхоос өмнө аавыгаа битгий уйлаараа гин сандарч түгшиж зогсохтон Гүмэна чи түүнийг үнэхээр хүсэж байна уу? Хэрвээ үгүй бол зүгээр л буцаад хаавраага гүгээд ир. Гэхэд манай хүн өөрөө нулимсаа барьж дийлсэнгүй. Охиндоо ямар их халамжтай яаж хайрлаж өсөглөөдөө ингэх нь ч аргагүй биз. Анхны бүх зүйлд нь охиныхоо саналыг асуудаг байж охиныхоо ард нь бол асаалттай таанх шүү дээ. Ингээд үсэн буралцсан аавыгаа
харан цүрхэртлээ уйлж байгаад л гараас нь натхан заал руу ордог. Гэвч уйлхаа зогсоож чаддаггүй. Аав нь харин охин нь уйлж болохгүй гэсэн учраас нулимсаа арай ядан твчин энд цугларсан хүмүүс ямар их аз жаргалтай байна гэж бүгд л баярын нулимстай. Залууч бөшөөхөн очиж сүд бүсгүйгээ аван аав нь судал дээрээ суудаг. Үргэлж таарахгүй маргалддаг дүүн уйлж байгааг гинэ. Гуаншиг маань яг л тэр бяцхан охиноо нүдэндээ хардаг. Ийхүү амьдралын шинэ хуудас эхэлж эрдэн шиг охиноо хүлээлгэн өглөөдөө. За гэтэл дүүн ихчээсээ давах гээд ламбарднаас юм зэлэн асуудал тарин торны цаана хүртэл орчихож баг байхад дүүн нас барсны дараа өөрийг нь тоохгүй байгаа ээжигээ хараад их л том шарах болсон бололтой. Мөн түүнээс гадна төгс ихчийнхээ хажууд үргэлжил доор нь харьцуулагдаж урам зоригоор их ундаг байж магтаал хайр халамжийг үгүйсэндээ хигжүүн зөрүүд болоод өсчихөж эхнэр нь ааваасаа тэр ямар ч буруугүй гэр бүлийнхээ төлөө энэ бүхнийг хийсэн гэж хичнээн гуйгаад ч буруугүй бол тэгээд гарчихна штэ гээд тоодог. Хүүн 70 сая вооны үнэтэй хулгайлсан хэрэгт орсон ч хамт явсан найз нь л тэгсэн юм шиг байгаа юм. Эсвэн найзынх нь гэрт нь очтол бөөр телевизээр худалдаад авчихсан. Түүний ээж нь ахлах сургуулийг хайсан ээжийнхээ араас ороод шоронд орчихоо юу гэд шоолоод байхаар нь эсвэн маань тэсэлгүй ингээд л бөөн зодон болдог. Ямар тааж манай хэд нөгөө шин зурагтыг нь салгаж чадлаа. Аав нь аргаа барсандаа ламбардны хүнээс гуйсан боловч загс бариад хідэн төгрөг олж яаж төлгөвдөө гээд зөвшөөрсөнгүй. Эцэст нь завиа зархаар болдог. Юмаа янзлан суух их нэртэйгээ байсан залуу ээ дурсан. Амьдралынхаа олон жилийг залгуулсан усан цавиа ингээд хүнд зарваа. Худалдаж авсан хүмүүс нь залуухан хүмүүс. Энэ л үед иргэдээр хүлээх ихнэр хүүхдээ дурсдаг. Илэг бүтэн амьдралынхын жаргалтай мөч. Явхаасаа өмнө олон жилийг судалсан зах сагнуурын судалгаагаа энэ залууд өгдөг. Мэдээж бөөн баяр болцохоогоод л авлаа. Харин энд намайг л хайрлахгүй байна гэд байсан хүүн аавыгаа завиа зарсныг сонсоод санаан зовн их хуйлнаа. Аргагүй шүү дээ. Аав нь загс барьж ээж нь зардаг юм чинь одоо юугаа зарнаа гэдэл уйлаад байдаг. Ээж нь л болсон хойно санаа зовлгүй. Эхлээд чиний учрыг олъё гэдэл тайвшруулна. 1998 он Эсү маань зах дээр далайн бүтээгдэхүүн заран үйлчлүүлэх чинь та их хурдан гартаа юмаа гэхэд би анх гэрлэхдээ ийм байгаагүй маа гэдэл хучлана. Гуаншиг харин зах дээр бараа зөөдөг болсон юм байна. Зах дээр хүүтэн байна гээд лаа асан эхнэрээ халамжилсаар Эсү маань нөхрөө тайтгаруулах гэж худлаа инэ гэдэл Гуаншиг санаа алдан гимшин энд чамааг суулгасан хүн бол би гин эхнэрээ сайхан амьдруулаагүй дээ. Өөрийгөө буруутгах нь. Гэхдээ энэ хоёр маань одоо хүртэл хөдлөлцөн хамтдаа байгаадаа сэтгэл хангалуун. Нас нь явах тусам Гуаншигийн хөл муудсаар 1998 он 2 худ ачаа харан суун. Нөгөөх эхнэр нь одоо хүртэл түүний дэргэд хадам ээж нь түүнд мандрын талбайг өгдөг. Гуаншиг хүүгээ их халамжилнаа. Гарахтан ч тэр, орж ирэхтэн ч тэр халаас руу юм хийн. Гэтэл хүүн би туулан бөөрөнд дургүйгээд авдаггүй. Гэсэн ч манай хүн хүчээр халаасанд нь хийчгээд цонхороо хартал хүүн гаргаж ирээд идэж байх нь харагдана. Манай хэд хүүгээ найзуудтайгаа ууж идэж яваад байна гэсэн чинь шөнийн цагаар будааны бэлүү зарчсан явж байдаг. Өрөвдөлтөө залигүй харанхуй шөнөөр будааны бовоо аваарэ гэж орилсоор явна. Эхнэр нь аавда шоронд орсон гээд ажилд авахгүй. Энэ хүүтэнд харанхуй шүн гадаа юм зарж байна гэдэл ойлно. Мэдээж үүнийг нь Гуаншиг сонсоод хүүгээ өрөвдөн зүрх нь хідэн хэсэг хуваагдах шиг болно. За гэтэл хүүн гинт алга болон Эсүн хүнээс зах сагнуурын завинд суух гэж байгаагийн сонсоод ухаан балартаж явж байхдаа тэр аимшигт мөчийг дахин санана. Хөл нь хичнээн өвддөгч гэлээ. Гуаншиг хажуугаар нь гүгээд л явна. Эсүн хүүгээ битгий талаад гар гэж хэл. Чи заавал буцаж авчирна бидтэй гэсээр хоцорлоо. Гуаншиг хүний станцаар завиа зогсоогооч гэж ахмадтай нь холбоо бартал тоосонгүй. Гэтэл Сангил гих нөгөө нөхөр холбоог шүүрч аван ярилцаад зогсоочхдаг. Ийхүү Гуаншиг маань хүүгээ барьж аваад хүмүүс үхдэг, тэд живдэг, осол дорон гараа тасалдаг. Хүмүүс зайлс хийдэг байхад яагаад энд ирэх болоо гэтэл ийм хэцүү байвал та өөрөө яагаад тэгсэн юм? Би үүнийг хийхгүй бол та бүх зүйлийг төлөх хэрэгтэй болно. Таны завийг буцааж авах гэсэн юм гин уйлаад байхаар нь Гуаншиг шаналн урд нь гараад алхахад будааны бов зарж явж байхад хүмүүс юу гэж хэлснийг мэдхүү. Худалдаж авсан бүхий л хүмүүс аавдаа сайн хандж байл гэд байсан байж. Бүгдээрээ яагаад ингэж байгаа юм бэ? Гутамшигтаа санагдаж байна гэж уйлж сууж байхад нь хүртэл тэр дээрээс бас аавдаа сайн бай. Тэгэхгүй бол харамсан шүү гэж бүгд сануулсан байжээ. Гуаншиг сонсчхоод ээж чинь
уйлж байгаа хурдан яваач гэснээ. Миний хүүг ялтан дээрэмчин гээд байвал бүгдийн нь ёстой аландаа гэжгсэн л явж байна. Цаанаас нь Есүс маань уйлсаар гүйж ирээд Гуаншиг ээжээсээ уучлалтгүй гэхэд Есүс илгээ тэрвэрэн бүгд миний буруу. Уучлаарай хүмүнгийн зөрхөртлөө уйлна. Хүүнч мөн адил дагаад уйлждаг. Ингээд хадам авийнхаа өгсөн мөнгөөр шинэ бизнесээ эхлэн цаг хугацаа өнгөрөн он солигдож манай хоёр гар гараасаа хөтлөлцөн 2000 оныг өгтөж авлаа. За харин манай хоёр ч нэг хөөхөө хамтдаа амьдарцгаан санаа бодлон нийлсэн сайхан хосууд Есүс маань зохиолоо бичиж эхэлдэг. Гэхдээ Есүс бухимдах нэг шалтгаан гарна. Охиных нь нөхөр ажлаасаа гарчихсан. Харин хүү нь гараа гимтээч гэж хоёр хүүхдээ суулгаж аваад л өгүүлж гарандаа Есүс шаналн бидний зовлон хизээж дуусахгүй гэдэг үг нь Гуаншигийн байшингаа барьцаанд тавин дэлгүүр худалдаж авахд хүргэн. Хамгийн гол нь алс хол зайтай юм байна. Нөгөө хідэн ихч чинь ямар ч хөнгөө газар яаж байгаа юм бэ гэтэл эхнэр нь бас нөхрөө мөрөө дэмжээд байдаг. Хадам ээжтэйгээ уулзахад нь дээр үед алгадаж байснаасаа уучлалт гуйгаад гимшсэндээ одоо хүртэл хадгалсан алтан мэлхийгээ өгье гэдэг. Харин цаад сангийлч нь ухаан суугаад бараг буцаад хүүхэд болчихсон юм шүү. Эхнэр нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эхлэхийн тулд хадам ээжийнхээ өгсөн мандрины талбайг зарчхаж надад одоо уйлах нулимс үлдсэнгүй гээд сангийлыг хаяад явна гиндэ аргаа барсандаа тоодгүй нөхөр чинь ханаа гитсэн авж ийн. Гэсэн ч намайг одоо явуулах хэрэгтэй гээд салах өргөдлөө өгцгөн орхиод явчихлаа. Энэ бол Гуаншигийн айж байсан ч зоргилсон хоёр дахь үйлдэл нь. Есүс хэрвээ би 30 жилийн өмнөх рүү очивол дахин чамтай зүгтхийг идэгмээргүй юм аа. Бид рестораны эзэн гин хоорондоо нэх өөрхөн. Гэхдээ сонгосон дэлгүүр нь ийм том хэрнээ эргэн тойрон ямар ч айл байхгүй. Зарсан хүн нь удахгүй гольфийн талбай болон бусад үйлчилгээний байгууллагууд баригдана гээд Гуаншигийг холигтаад гэрээ хийчихэж ядаж байхад манай хүн зөвхөн байраа барьцаанд тавиад зогсоогүй байцааныхаа талбайг хүртэл зарчхаж. Гэтэл Гүмээ маань аав ээжтэй туслах гээд мөнгө зээлээд дээрэс нь хоримтлал руугаа орчхож гадаад руу явуулах гэж гэрээ зарсанд нь одоо хүртэл харамсаж гимшдэг талаараа хэлэн хашгирна. Энэ үл үед аав нь анх удаага Гүмээ руу дууга өндөрсгөн охин нь уйлж байгаад гараад явчихдаг. Ээж нь ядаж бэлдсэн юмнууд авчихгүй гэдэл санаан зовно. Гэтэл нэг зүйлийг хараад Есүс бурхан минь гэдэл уулга алддаг. Учир нь охин нь жирэмсэн болчихсон юм байна. Манай хоёр баярлаж санаа зовхтой зэрэгцэн баярын нулимстай. Бяцхан охиноо анх харж байсан тэр мөчөө дурсдаг. Ингээд цаг хугацаа өнгөрч Гүмээний гэдэс учиргүй базлан өвдгийн зэрэгтэйгээр хүүхэд нь хөдөлгөөнгүй байна гэх мэдээг хүлээж авцгаан. Гүмээний би улам модож хүргэн нь энэ бүхнийг ээжтэй дуулгана. Уцаар ярьж байх үед нь цаана нь охин нь өвчнөдөө шаналн гиншгэн сонсогдоод охин нь яаралтай төрх орон дээр гарan хүүхдээ төрүүлэхийн тулд ямар ч тамиргүй болтлоо түлээд энэ мөчөд ухаан алдчихдаг. Гадна байх нөхөр нь ингээд бууж өгж болохгүй шүү гэсэн чимээг сонсон. Дотор эмчнэр мис заслын аргаар хүүхдийг нь гаргаж авахд чимээгүй байж байснаа Уйлхан тэр энэ л үед Гүмээ маань тайвширсан янзтай нулимс туслуулна. Ингээд ашгүй аюул ардаа гарч хөргөн маань харин уйлаад л байдаг. Хэсэг хугацааны дараа Гүмээ 18хан настайдаа ээж минь намайг яаж үсгсэн юм бол гин ээжигээ одоо л ойлгон өрөвдөн уйлна. Энэ үед нь ч манай хоёр бөөн баяр болсоор орж ирцгээе. Манай хоёр ч хоол авчирхаас гадна бяцхандаа бас хувцас аваад ирчихэж Гуаншиг нэг удаач болов баян өвөө болох мөрөөдөлтэй болсон юм гинэ. Цаг хугацаа өнгөрсөөр л худалдаж авсан дэлгүүр нь ийм алс хол байдаг. Гуаншиг одоо хүртэл итгэл найдвараа алдаагүй болон доо л гэсээр 2002 оны 7 сар манай хэд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар яг л энэ үед инхаа ах од болж байсан үе. Гаднаас сангийл байдгаараа амсгаатсан орж ирж байна. Гэтэл нөгөө хуурчин баригдчихаж мөн ингээд болоогүй алдартай хүн сөүлөөс ирэн хоолны газар нь хоолны бичлэг хийгээд авдаг. Гэхдээ энэ бүсгүй зүгээр нэг хүн байгаа зогсохгүй. Амиа хорлох гэж далайн ирэг дээр ирэхдээ зах сагнуурын завин дээр зогсох Гуаншигийг хараад үхэн гэдгээ хэлэхэд бодлыг нь өөрчилсөн учраас ачаа хариулах гэж ирсэн нь энэ байжээ. Явсныхан дараа нь Гуаншиг би од хүнийг аварсан харж байна уу гэдэл ард нь энэ сангилийн сууж байгааг хараач хөрхий. Харин нөгөөх явсан эхнэрийнхэн зорилго бол сангилийн хүүгийн хурмыг хийх байж ингээд Гуаншигийн мөрөөдөл биелж олон үйлчлүүлэгчтэй болжээ. Үүдний хонх нь тасралтгүй дугран картны машины чимээч зогсохгүй өгшөрч ирээд цаад сангийлч нь ухаан хүүхдийн хайранд бөөр умбаж орхин. Есүс маань хичнээн завгүйч ямар их аз жаргалтай байгааг нь хараачтэй. Өлөн газар хүрэхгүй бүжиглэж байдаг шүү. Ингиж нэг манай хоёрын жаргах цаг ирэх гэж одоо хоёулаа амралтаараа аялах цаг ирсэн гэд бөө
өвөн баяр гуаншиг өхөөртөн энэ хоёр маань аз жаргалдаач умбаж байна. Гүмэн маань ажилтаа завгүй гүсээр охин нь бөөр том болчиход Есүн нуруунд дээрээ хүрэн ээжийнхээ аялаж өгч байсан дууг дуулдаг. Дараа нь Гүмэнд охиноосоо гадна өөртөө анхаарал тавьж бай, өөрийгөө хайрлаж бай гин захин. Ингээд манай хоёр аав ээж хоёроо бүтэн шинжилгээнд оруулахаар болдог. Утас дууран аав нь ярьж байхад ээж нь бид мөнгөтэй болчихсон, аав чинь сонирхож байсан гитарны сургалтанд суухаар болсон гисгээж байгаад л манай хоёр үзлэгтэй ч орлоо. Есүн маань нөхрөө харан бид их ядарлаа гэхэд Гуаншиг хаашаа явах нь вэ? Би чамтай хаалт барьж чадахгүй гин баг хүүхдийнхаа нэрийг дуудаад байдаг. Зүүдэндээ шаналх нөхрөө хараад сэтгэл нь их шаналнаа. Ингээд дараа нутагтаа ирснийхаа дараа хүүгийнхаа газар ирэн тоглоод сууж байхад нь эхнэр нь ардаас нь хоол барьсаар хүрээд ирдэг. Мэдсэн юм аа, дагаад ирлээ гэхэд хүүхдүүд аав ээжийнхаа шарил дээр очдог бол чамайг тийм байдалтай дахин харахыг хүсээгүй гэтэл Есүн өмнө нь салхитай өдөр хүүгийнхээ газрыг тэрэн айж байгаа байхдаа гэдэл уйлаад байсан байж цаг хугацаа өнгөрөн газар жим гартал явчихад жилийн 4 улирал очин илгээ дэвтэн газар бүвээлнэ. Энэ бүхэнд нь Гуаншиг хардаг байжээ. Ингэж олон жилийн дараа хүүгийнхээ тухай хамт анх удаага ярилцаж байгаа нэгэн өдөр гэрийн утас дуугарч Гуаншигийн шинжилгээний хариу тааруухан гарan баттай хариу сонсохоор имлэг дээр эртэл бөөрийн дутагдалд орсон байж арай гэж жаргах нь гэтэл ийм хариу авах гэж ингээд имчилгээ хийлгэн явсаар улирал солигдсон. Энэ үед мэдээж ихнэр нь дүрч тулан сэтгэлийн дэм өгн 24 цагийн химийн имчилгээ хийлэгчгээд гарч ирээд алхаж байхдаа миний хөл рүү харан санаа тавих биш, энэ сайхан цэцгсийг хараа гин нүүр дүрэн инээмсэглэн. Ивэ энэ хоёр маань нас нилээн өндөр гарч байна. Манай хоёр тасралгүй имлэгээр явсан. Соёлогч нь болон эмчин их муухай аштай. Гуаншиг өөрөөс нь болж зовж байгаа ихнэрээ харан сэтгэл нь их шанална. Ингээд эцэст нь бүр имлэг твтэж охин нь сахиураар хонсон нэг шүн ихнэрээ охиндоо сайтар захин Гүмэн та хаашаа явахгүй, би хүсэхгүй байна. Санаа зовоод байвал өөрөө хараач гэхэд миний ухаантай охин ээжтэйгээ битгий ингэж харьц сэтгэл нь өвдөх болно. Гүмэн энэ л мөчөд ойлгон аваасаа уучлалгүйгээд ихэр татан ойлгохт нь аав нөхнөө тайтахруулдаг. Ингээд имчилгээгүй болон гэртээ орж ирэхэд бэрэн нулимсаа барьж твчихгүй. Хүүн уучраа олохгүй сандарч твдэж байгаад аваа та турчхаж яагаад вэ гэдэл уйлаад байдаг. Аав нь ч чадлаараа тавьшруулах гэж оролдон ээж нь шаналсандаа зөрхөлж царайг нь харж чаддгүй. Ингээд нар нэг гэж хайртай охин нь зурагтаар гардаг. Ухаантай хичээнгүй аав ээж хоёроо бахархтгаа хилэн тэднийхээ төлөө дээд боловсрал эзэмшснээ хэлдэг. Манай хоёрч бахархалтаа наргагүй инээж гисэн сууж байна. Удалгүй Есүний ном нь хэвлэлтээс гарч номондоо хайртай залууга тусгажээ. Гуаншиг уншаад их уйлнаа. Ингэртээ наан их сэтгэл хөдлөж баярлсан талаараа хэлгээд Есүнийг үнсэх үед нь хоёр бяцхан харж байснаа. Эмээ өө хоёр үнсэлсэж байна гэдэл хүүн бушуухан гүйж ирээдэл харна. Манай хүн чинь сэтгэлэн доглоод ихнэрээ бүр үүрж ирхэн. Ингээд оройн болж унтахаасаа өмнө ихнэрээ уйлахыг биш инээмсэглэхийг хармаар байна гэд Есүн тэсэлгүй уйлж орхиход гарнаас нь натгаад нуруугийн цохин ээжийнхэн дуулж өгдөг байсан бүвэн дөг дуулан бүх насаараа гэр бүлийнхээ төлөө зүтгэсэн Гуаншиг маань биеийн огцон муудаж имлэгт хүргэгдэн цонхоор харан зогсох ихнэрээ хараад энэ амьдралыг хамтдаа туулсанд баярлаа гэдгээ харцаараа хэлэн эцсийн мөчтөө Есүнээ харж байгаад энэ хорвоогоос явжээ. Ингээд манай хүн ганцаараа цааш яаж явахаа мэдэхгүй, хоолоогоор нь хоолд авахгүй, түүнийхээ өгсөн хавчаарыг харж хаад буцаагаад хийх гэж байхдаа өчнөө олноор нь харна. Түүнийх нь байсан орон зай яах ч мартахын аргагүй билээ. Дэвтрээ нээгээд өглөөд хаалгаар гарсан хайртай хүнийгээ өдөр бүр буцаж ирж байгааг харах миний гайхамшиг байсан гин шүлгээ дуусгадаг. Санаа нь амарсан бололтой автобусанд сууж байгаад цонхоор харан халмин би дуусгачихлаа гэхэд хажууд суусан хүн нь гайхаж орхино. Одоо Есүн маань насны асрах газар 70 настай. Өөрийн ирэхгүй л цэнхэр далайг зурж суун. Одоо тэрээр ээжийнхээ хүсэж байснаар ширээний ард суудаг. Энд хаяа ирж багшилдаг юм байна. Одоо хүртэл Гуаншигийн өгж байсан хавчаарыг зүүдэг. Ингэжэл далайн ирэг дээр ээжээ гэж хашгиран энэ үеэр нь охин нь залгаж дуудаад тэд гэр бүлэрээ өнөр өтгөн нөгөө бяцхнууд чинь зөндөө том болчихож за харин сангил хайранд насны хязгаар байдгүй л гэж гисэн явж байна. Харин энэ бол Есүний шүлгийн түүгэр тэдний бүгжийг газраас олж авсан хүүхэд манай хүнээс худалдан авалт хийж байсан. Гүмэн ээжтэй байшингийн буцаагаад аваад өгчхөж
Инхүү Есүс маань тосхны дарга зах дээр загас барьдаг эмэгтэй 70 настай багш мөн Есүс найруулагч энэ бүх амьдралаар амьдарсандаа баяртай байгаагаа охиндоо хэлэхэд ээжтэй мандрин хальслаад өгдөг. Ингээд та бүхэнд энэхүү гайхалтай киноны бүх ангийг хүргэлээ. Энэ хүртэл үзэж суугаа дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би энэ бэлдэж байх хугацаанд хичнээн ч удаа уйлаа мэдэхгүй сэтгэл зүрхэнд ордог гоё кино байлаа. Та бүхэнд бас таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ тийм бол сэтгэгдэл хэсгээ мандринаар дүүргэн надад мэдэгдээрэй. Тэрийг чинь харж зөндөө олон урам авах болно. Дараагийн олон гоё кинонуудаараа уулзтлаа. Түр баяртай.